Таны амьдрал нэг л хэвийн үргэлжлээд байна. Хуучин бүхэндээ дасаад нэг л газраа гатсан мэт санагдаж байна. Тэгвэл таны амьдралд тесрэлт хэрэгтэй. Илүү сонголттой, илүү чөлөөтэй, илүү хурдан, илүү хэмнэлттэй. Моби Хом илүүдээ өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. За, хай манайхан Аригун подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, өнөөдрийн надаар кино яриулах хүн маань манай зураглаач Хасаа байгаа. Тэгээд кино үзээгүй л үздэй. Кино үзээ, ойрд үз. Үзсэн юм уу? Трон үз. Сүүлд театр ороод Шалц гэдэг кино үзлээ. За тань таалагдсан уу? Оо, өстой солиотой. Хөлөөд амраа таалагдсан тий. Ер нь бол энэ үнэтэй машинуудыг Монголд амраах левддэг юм байна даа л гэж харж байлаа. Хамгийн анх нэг үргэлэг дээр за нөгөө хаймрыг дэлбэлдэн штэ базуухан бодвол пүү тэгэхэд бүр гайхаж ирсэн байхгүй юу. Ер нь бол ингээл нэг кинон дээр нэг юм хямдхан машин гараад гэхээр угаасаа нэг таагдсан штэ. За энэ машин угаасаа л нэг хадны уруу өсрөх юм байна, дэлбэрх юм байна гэж боддөн штэ. Сүүлийн үеийн кинонд болохоор графикаар юм үнэтэй машинуудыг ингээл дэлбэлж мүлбэлээ. Тэр бол амар илт мэддэгдээд идэв штэ. Тэг бүр гаацаа мэддэгдэг. жонглиж үз. Тий амраахын кинонууд төр бол яа тэр. За өстой амар. За ямар ч тэр хэсгээ юу яана ярина. Эхлээд гоё ивент тэтгэжээд дурдчих шууд кино яриад. За манай ерөнхий ивент тэтгэгчээр Mobi Home хамтран ажиллаж байна. За тэгээ Mobi Home бол одоо 5G интернет буюу гацдаггүй интернетийг одоо үйлчлэгээнд нэвтрүүлсэн байгаа. Энэ нь болохоор шилэн кабель хүрээгүй газар буюу хөдөө орон нутаг одоо гэр хороол хотын одоо Монгол улсын анслагдсан бүсүүдэд хүрч үйлчлэх юм боломжтой хамгийн өндөр хурдны интернет байгаа. За мөн ТV контент бүх төрлийн Монгол гадаад кино. За тэгээд хамгийн гол Mobi Home-ын Originals маш олон кинонууд бас энэ Вүү юм биш тий одоо Вүү чинь Mobi Home болсон байна. Тий гэтээ одоо Вүүгээрээ байгаад байгаа. Яг нөгөө энэ үйлчлэгнүүд нийлээд Mobi Home гэдэг үйлчлэгээнд харьяалагдаж явж байгаа байхгүй юу? Тийм тэгээд нөгөөх нь болохоор Smart Home үйлчлэгээ. Энэ болохоор одоо яг удахгүй нэвтрэх гэж байгаа. Гэрийнхээ бүх ухаалаг төхөөрөмжүүдийг нэг одоо тэр смарт хомоор удирдах боломжтой ийм үйлчлэгээ шинээр тавьчихж байгаа. Одоо хөшиг, овжуур, гэрэл камер, ухаалаг смарт лок бүгдийг нь смарт хомоор одоо хэрэглэх боломжтой болж байгаа юм билэ. За тэгээд Mobi Home маань манай ерөнхий ивент тэтгэгчээр хамтарч ажиллаж байна. Тэгээд мөнх даатгал компани маань бас манай ивент тэтгэгчээр хамтарч ажиллаж байгаа. За сүүлийн үед одоо банк, имлэг гэл янз бүрийн байгууллагууд аюул хакертуулж байна тий. Тийм ер нь бол манай мөнх даатгал компани бол Монголд цорын ганц кибер эрсдлийн даатгалыг бол нэвтрүүлсэн байгаа. За дараагийн ивентч маань болохоор TEZ гэдэг энэ Чехийн алдартай PIP байгаа. 500 жилийн түүхтэй ийм гоё шар айраг байгаа. Аюул лаг хөөсөрж мөөсөрдөг бас аюул гоё амттай юм билээ. Тэгээд өнөөдөр орж шууд энийг ланзаарлаа ширэн дээрээс. Тий яг хүүтнэр нь бол өстөн үнэхээр янзтай. Зочиндоо ямар ч байсан нэг хийж өгнө гэж бодож байна. Чи ажилтаа учраас одоохондоо яах юм? Дундуур ганцыг очно. За тэгээд мөн Close Store дэлгүүр маань манай ивент тэтгэгчээр хамтарч ажиллаж байна. Тэгээд Close Store дэлгүүрт бол бүх төрлийн одоо хамгийн гоё чамин хийцтэй пүүзнүүд ялангуяа Jordan бол бүх төрлөөрөө байгаа. Тэгээд хоёр ус очиж үзсэн тий. Гоё пүүзнүүд байгаа. Гоё юм л. Тэгээд хувцсныг таалагдсан бас. Тий амар ойр ойрхон бараагаа шинжилдэг. Хүмүүс ер нь бол мэддэм байлээ. Instagram дээр нь бас Close Store гэчээд араас нь Y залгаад тэгээ Close Store Y гэдэг. Энэ шүү дээ. Үүгээр орох боломжтой.
За ивент итгэгч нар бол ийм байна. Флирт хийлээ. Флирт би флирт гэгээдсэн чи флирт юм байл шүү. Хийлэхгүй хайж юмс 3 дугаар флирт гэж явцсан шүү. Ямар тэнэг гараа гэж намайг хүмүүс тэгээд л яах тий. Ойлгоорой монголчууд. Ойлгоорой тэгээд яг бичснээр нь л уншицсан байлээ. Тэгээд флирт гэдэг энэхүү арх маань болохоор 5 удаа нэрсэн юм архины нөгөө нэг их хүн өнөр амтнд байхгүй юм зөөлөн амттай арх байгаа. Тэгээд өглөө нь шартуулдгүй. Тэрийг виэрэ мэдэрсэн нэрээ шалтгаалахгүй тий. Тэг ямар ч юм уу. Харин тий гайгүйс ирж илээ ер нь бол алдрахаас асуу шүү гэж. Тий цаатулчаас нилээ оосоос гайгүйс ирж ил гэдлээ нэгээс тий. За тэгээд хамтрагч байгууллагаар маань бол манай одоо Gourmet компани маань хамтарч ажиллаж байна. Тэгээд өнөөдөр бол Gourmet компани San Benedetto гэдэг ус одоо манай ширээн дээр байна. За тэгээд хамтрагч байгууллагаар манай гэрлүг бууз маань байгаа. Тэгээд гэрлүг бууз маань өнөөдөр гэхдээ буузаа гэж явуулаагүй. Тэгээд би нөгөө найзгаа уурлаад ч одоо яасан бэ дахиад уугаад алга болчихоо яач хийчихээ залгасан чинь гүй мань нүүж ийна тэдний бүр амар том үйлдвэртэй болж байгаа. Бүр тийм гадагшаага зах зээл рүү одоо буузаа гаргаж байгаа юм билээ шүү дээ. Амстай л та гэрлүг байвал. Тэгээд бүр томорж байгаа. Манигаа ойлгоорой мань ингээд томроод явж ийна гэсэн. Тэгээд чи die манай зочдыг яах гэдэг юм бэ? Гэрлүүгийг угаасаа хүмүүс амар ингээд мэддэг болчиход тах чи үгүй явуулахгүй гэдгсэн чинь за мань араас нь явуулчих гэсэн. Тэгээд манай өнөөдөр орох зочдод маань бол гэрлүүг бууз маань очих нь байна. Үүдчин түмний уламжлалт жороор хийв. Гэрлүүг бууз. Хоёлаа сая кино руу яг орж байгаа шууд киногаа орж байгаа. Би сүүлд юу яасан? За би эхлээд ярьчих юм уу? Чи ярих юм уу? За. Юу шалцыг үзлээ театрт. За. Театрт очиод зөндөө сонголт байлаа л да. Гэхдээ яг очиод яг манай эхнэр л яг сонгоч тэр нэнийг үзье гэл. Тэгээ за тийгээл шалцыг үзсэн. Шалцууд надад үнэхээр таалагдсан. Тэр тулааныг бол амар хийжээ. Тэгээ би тулааныг нь ямар хүмүүс хийсэн болоо гэсэн чинь сүүлд нөгөө титр нь уусч гадаад хүмүүс тулааны найруулагчаар ажилласан юм билээ. Тэгээ бүр шаал өөр. Одоо ингээд Холливуд амраахын кино юм. Тийм Холливуд амраахын кино. Тав цонх мөргүүлээд хагалж байгаа байхгүй. Тэгээ хаглангууд ингээд цонх хагахаар чи ингээд доор нь ингээд нөгөө юунууд ингээд үлдчих штеп. Мөргүүл шалангуудаа тав гэж зоосноос гэж чирж мөрөө. Mortal Kombat гэсэн. Тийм бүр тэр зөв fatality-гээ ичиж байгаа байхгүй. Тийм ер нь бол киноны бас цаад утга санаа бол аюу гоё байсан. Ерөөсөө нэг юм шийтцэн юм залуу байгаа даахгүй юм. Бүр ингээд хүүхэд тахуу насандаа ингээд травма авсан юм залуу байгаа даахгүй. Одоо гимт хэргийн одоо бүлгийн гээ хэлчихэд бол болох байх. Сорвтой. Тийм. Тэр шалц гэдэг тэр хүн тэр гол дүрийн амраахын тэр нэрийг нь болохоор шалц гэдэг байхгүй. Шалц гэдэг нь хоч гэхдээ хочоор нь хүмүүс нэрлэлсэн. За тэгээ тэр яагаад шалц гэдэг болсон бэ гэдэг нь киноныхаа ихэнд ер нь бол гарна. Тийм. Тэгээд ерөнхийдөө өөрөө маш тийм шийтцэн яавал яачих хэмжээний юм залуу мөртлөө нэг юмн дээр нөгөө одоо нэг дотоод бүр сэтгэлийнхэн бүр мухарт байдаг тэр нэг юм хүн чанар сайхан сэтгэл нь гарч идэг байхгүй. Тэр нь яг нөгөө хүүхэд насныхын травмагаас болоод одоо тийм үйлдэл хийдیں۔ Яг ингээ ярьчих гад нь. За яг киноны үйл бодлыг бол ингэсгээд болчихъя тий. Юу таалагдсан бэ гэхээр үнэтэй машинуудыг ингээл амар нөгөө нэг киночин production яг Hollywood стайлаар тий. Тэр том одоо трейлер дээр нь гарч ирсэн учраас хэлж ийт. Тэр зээл 130 та тэр хашаануудыг цүм дайраал жорлон Монгол гэр мэрийг чинь дайраал ингээл тавьж явал тэр бензний чинь дээгүүр нь тавх гэж байгаа. Талбай тэр эргээдсэн үгүй юу? Талбай дээгүүр мотоциклтай тавьж гээд бүр лааж илээ. Өөр тийм байхгүй. Тий амраахын кинонууд угаасаа дандаа нэг юм зэвүүн байт. Тэгээд нэг бас нэг гоё таалагдсан юм гоё энгийн юм амьдралтай сценүүд аягүй их байлаа. Энгийн амьдралтай ойрхон. Сүүлийн нэг акшн кинонооч нэг юм сценүүд нэг амар юм баян болцсон шүү дээ. Ямар ч сцен харуулсан дандаа нэг юм баян байдаг тий. Амар юм тулцсан гоё гэлцэл тий. Тийм биш. Тэр нь аягүй амьдралтай санагдсан. Тэгээ шалц киног бас театраас үзсэн. Тийм үзмээр санагдчих шүү. Би трейлер нь үзсэн. Трейлер нь бол надад аягүй таалагдсан. Эхнээсээ л амар тийм өндөр ритмтэй, тулаантай тийм маш акшн кино юм тийм акшн трейлер байсан. Ерөнхийдөө маш их тийм түгшээсэн тийм хэмнэлттэй кино байсан. Тэгэхээр шалц киног бас үзэгчтэй бас зөвлөж байна. Ямар ч кинотой холбоотой маркетинг бол биш шүү. Тийм ер нь бол би өөрөө үзсэн учраас таалагдсан учраас угаасаа энэ хэсэг дээр чи өөрт таалагдсан үзсэн киногоо ярьдэн шүү дээ.
Тийм байсан. За дараагийнх нь болохоор Wood нөгөө нэг хөхтөл гэдэг тийм төслийн юм баримтат тийм нэвтрүүлэг орсон байлаа. Наад ямар сонссон нэр вэ? Нөгөө нэг Монголын улсын драма ритми театрын хоёр гэр бүлийн хоёр жүжигчин байдэн штэ. Тэр хоёр жүжигчин маань юу явсан бэ? Хөдөө яваад яг хотын хоёр хүн бохгүй юу? Жохон докюментари талтай юм уу? Тэгээд хотоос хөдөө очоод одоо яг цэвэр хотын хүмүүс хөдөө яаж ингэж амьдарч байгаа тэр үйл явдлыг хөдөөний ахуй соёлыг яг одоо бидний зүгээс ингэж харуулна. Бид нэр одоо хөдөө очихоор яг шууд очиод амьдрна гэвэл хэцүү шттэ. Тэр хоёр ч болохоор гэр бүлэрээ явцсан байгаа даа байхгүй юу? Тийм гэр бүлэрээ яваад гэр бүлэрээ яг хөдөө сууршиж амьдарч байгаа тэр амьдралынхаа явцад хөдөө нутагтаа яаж танилцж байгаа хөдөөний одоо юу хөдөөний бүх давуу тал сул тал ийм тийм байдаг гэж харуулж байгаа. Тэр аюу гоё. Ялангуяа одоо надад те би одоо жишээлбэл нөгөө хөдөө сайн мэдгүйгээс болж бас нэлийн онгоонд орж явж исэн. Тэгээ халамцаараа тэр би тэрийг ярьж исэн. Одоо надад бол үзэхэд бол хөдөөний амьдрал хог бол алган дээр дэлгэцсэн юм шиг тийм гоё харуулсан тийм төсөл болсон байлаа. Би ч бас тийм өрөөлтөлтэй шүү дээ. Хөгшрөө төдөө байж амьдрна гэдэг. Тийм зэрэг л үзэхэд илүүдэхгүй юм байна. Ястой илүүдэхгүй. Хөхтөл төслийг бол тийм хөхтөлийг вүүгээс одоо хүлээ авч үзээрэй гэж бас үзэгчтэй хэлмээр байна. Тэгээд үнэхээр яг Монголын хөдөө ахуй амьдралыг бол өстой яг л бид нэр очивол яг ингэж л амьдрах байх таа гэж лагцлаа. Тийм. Сайхан тэр хоёр ч нэг хүүхдүүдээ аваа явж байгаа штэ. Нарантуул цахараад яг дээл хонор яг хөдөө хэрглэж болох бүх юмнуудыг худалдаж аваад тэгэл нэг хоёр машинтай ингээл гараал тавьчих. Тэгэл тэндээ очивол бүр суурин амьдарч байгаа штэ бүр хэдэн сараар. Одоо ихтэй амьдрт юм болов уу? Одоо яад юм болоо нэ. Төсөл нь дуусаад ирсэн юм болоо юм гэдэггүй байна. Нэг асууя те. Уг нь манай подкастын өмнөх сизнээр орох байсан чинь амжаагүй юм аа. Нэр яг ирэхээс өмнө юм үзчихвэл сайн сонирхолтой. Тийм. За чиний үед юу үзсэн гэсэн бэ? Би сүүлд яг Трон бол үзсэн. Тэрнээс өмнө Брэд Питтийн тоглосон F1 гэлгүй Apex илүү F1 үз. Тэр бол Формула 1 тийм формула. Тэр бол бүр үнэхээр тасархай кино байл. Тэр нэг бол би нэрээ IMAX хүмүүсээ үзвэрээ л гэж зүйл мөр дааж одоо буугцсан л та. Тэр бол үнэхээр тасархай кино байсан. Хатаглаад нэг home театраар үзвэл тийм. Би бол яг юм мета Oculus үзээд үзснээр амар таалагдсан. Өөр тийм кино л үзээгөө. Tron бол сүүлийн үеийн Tron бол яг өмнөх тийм Aris нэг өмнөх үеийнхээ бодвол надад нэг тийм амар сэтгэл бол хүрээгүй. Гэтэ яг гоё л байсан л та. Эхний Tron дээр чи ингээл нэг амар Tron Legacy дээр нэг юм дэгдэгтэй. Daft Punk гэдэг гонд биш. Legacy бүр солиотой байсан. Солиотой кино тий. 2009 оны илүү 10 оны кино шүү. Амар олон жил өмнө хийгдсэн мөртлөө тэр график интернет үнэхээр одоо ч солиотой шүү. Одоо ч солиотой харин тэрнийг бол арай гүцээгүй санагдсан. Тэр нь бол гоё кино, мундаг кино гэсэн. Tron Legacy дээр чинь болохоор нөгөө дэлхий рүү яг орж ирэхээс нь авраад дуусдээ шүү тий. Тий, нөгөө муу талынх нь. Тий, одоо Flynn-ийн нөгөө нэг өөрийнхөө үүсгэсэн ботн одоо нөгөө нэг өөрөө оюун ухаантай бол Flynn-ээсээ урвчдээ шүү тий. Хамгийн бүр тэр нөгөө нэг 80 оных нь үлээ тэрэндээ чинь тэр Flynn өөрийнхөө яг юуг үүсгээ тэрнтэйг амар сайн найз байгаа үед гардаг санагдаад байна. Тэр нөгөө ертөнцтэй. Тий. Тронч ер нь л явах юм бол амар урт комик байт юм л шүү дээ. Яг тэр 80 оных тэр л айгу яг тэр чи одоо шинэн дэр нэг хал нэг ингэдэг байхгүй. Би хүмүүс л үзэх харин. Би үзег байгаа шүү дээ. Хал тийм. Нэр нэг үзхийсэ тий. Тэр айгу байсан л. Яг хүн санал болгохоор хүн нэг үзэд бол гэмгүй л гэж. Би хөгжмийг нь YouTube-ээс сонсон чинь нэг бас жоохон явахгүй байгаа. Хөгжмөн ч надад бас яваагүй. Daft Punk ч бүр алаа хийсэн шүү дээ. Tron Legacy дээр тий. Тийм, гэтээс Jared Leto тоглосон сонирхол мэдгүй. Та өөрөө үзээд хоёлын талаар ярилцсан арай яг. Тэгээ тий. За окей. За тэгээд өнөөдрийн зочноор маань бол би ингэсэн. 1242 Get Away to the West гэх киног Батханы талаар кино байхгүй. Батханы Унгарт хийсэн дайны хамгийн сүүлийн жилийг харуулсан тийм кино юм. Энэ кино надад маш их таалагдсан. Ягаад гэвэл би өмнө нөгөө нэг Орсын хийсэн Батханыг харчаад уураад монголчууд амар гоё Батхантай Батханы талаар кинотой болгосон гэсэн чинь яг энэ кино миний сэтгэлийг бүр твтээсэн байхгүй. Тийм учраас би энэ киног өөрийнхөө одоо энэ сувгаар одоо би юу хийдэг вэ? Тэр ревю, пост, база, подкаст би ингэ бүгдээр ингэ би энэ киног бүр ингээд яг хүмүүст үзээсэй гэсэндээ би энэ киноны талаар ингээд одоо подкаст хий гэж бодсон юм. Энэ бол би болохоор маркетинг энтертейнер ямар ч хамаагүй
Ер нь бол яг шудраг хэлэхэд энэ киноны маркетинг энэ одоо тэр production team-тэй бол ямар ч хамаагүй би зүгээр л яг энэ Батхааныг монголчууд заавал үзээсэй гэсэндээ би энэ өнөөдрийн дугаарыг хийж байгаа юм. Тэгээд гол дүрд нь манай Чомблийн болдох оролцсон тоглосон шүү дээ. Гол дүрд Батхааны дүрд. Тэгээд болдохыгаа урьсан юм. Цэвэр тунгалгийн хууль ёсны дагуу үйлдвэрлэгдсэн эрүүл, холцгүй, алтлаг, улаан шаргал өнгөтэй бие. 500 жилийн түүхт Чех сонгодог бие. Пиво Чешская Републикэд хүлээн зөвшөөрөгдсөн. Зөрөг цэцгийн амт нь амуу соёолжийн бурамлаг амттай ууссан. Ухад нэмт таатай. Тансаг амтны төгс зохицол. Шарайргийн тэтэм хөөсрөлт. Сорганц хүчирхэг шарайр. 500 жилийн түүхт сонгодог Чех пив. Тэз. За манай подкастын маань зочны хэсэг эхэлж байна. Тэгээд өнөөдрийн зочноор Чомблийн болдох маань хүрэлцэн ирлээ. Тэгээд урилгыг хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Бас намайг өөрөж оролцуулж байгаад баярлалаа. За би одоо хоёулаа яриагаа шууд 12:42 Getaway to the West-ээс эхлэе гэж би бодлоо. Тэг яг хөө тэгээд араас нь гоё ихнээсээ явнаа заяа. Яагаад гэвэл би бүр энэ киног үзчихэд нэг хэд хоног ингээд нэг юм нэх гоё юм санаа амарсан байдалтай явлаа. Тэгээ тест үзүр дээр үзсэн. Намайг би нэг үзсэн гэж бичсэн чи хүмүүс хаанаас үзсэн юм бэ гэдсэн. Зарим нь нөгөө Монголын кинонууд чинь тест үзүр гэд болдог. Тэгээ тэн дээр нь одоо уран бүтээлчд болон одоо ингээд урилгаар зарим хүмүүс ирээд ингээ үздэг байгаа. Тэгээ тэрхүү тест үзүр дээрээс би энэ киног үзсэн. Тэгээд яагаад санаа амарсан бэ гэхээр нөгөө Батхааны хилгэнэл гээд нэг кино байна. Орсон. Яа тэрийг анх би нэг үзчихэд уур хүрээл яваадсан. Манай Монгол одоо кино манай Монголд ерөөсөө бид нар ямар амар арчаагүй юм бэ те. Бид нар өөрсдөө ингээд арчаатайхан байсан бол энэ Батхан гэж ийм амар том түүх, ийм том сэдв байхад бид нар гоё кино хийчихэн зү. Тэгэхэд байхгүй болохоор л тийм хачин эмхтэн хүн шиг Батхан гарч ирээл те. Тэрийг одоо дэлхийд олон улсад энэ бол Батхан юм аа гэж харуулдсан. Тэгээ сая 1942-ыг үзчихэд нөгөө таны тоглосон Батханыг үзээд нэг сэтгэл амарлаа. Тийм ээ. Анх би бас энэ Батхан кинонд сонгогдчод дүрийн судалгаа шүү дээ. Тэгээд хэд хэдээ юу үзчихсэн. Ерөнхийдөө тэгээд энэ Оросууд айгу муухай гараад байхгүй. Манайханд олон зуун жил дарлагдсан тий. Бидрээр төр улс төрийн хичээл заалгаж ирсэн. Ер нь маш олон зүйлийг заалгаж ирсэн. Арт түмэн. Тэгээд тийм болооч тэр үед юм уу. Нэг тийм нүсэрхүү гэдэг юм уу, хонцог нөр гэдэг юм уу. Өөрсдөө тэр түүхийг их дарах дуртай. Тэр хоёр ч кино байдیں۔ Дээр үеийн бас нэг тийм Батхантай кино байдаг. Тэрэн дээр болохоор бүр хятад дүүшмлийн хувцастай тийм Батханыг тарган бүдүүн аль алийн үзчихэд нэг нүгүү хэлэхэд миний яг дургу зэвүү хоёр бүр зэрэг хөдөлж ирсэн. Ер нь Оросууд бол мөнхийн орч гэлтгүй хятад. Бидний түүхээс цогтдаг, үнэн түүхээс жаахан цогтдаг. Тайл болох дарж доошоо хийсэн тиймэрхүү уран бүтээл хийхийг боддог. Тэгэл энэ одоо юу гэдэг нөгөө Монголоо өмөрсөн хаанаа өмөрсөн тийм сэтгэл зүйн дээрээс би Батханыг энэ ролд би тоглосон. Зураг авалтны 3 сарын хугацаанд болсон. Ер нь байнгын толгойд л эргэлдэлсэн. Миленч нэхур яжсэн, миленч би бодож хийсэн. Тэгээд одоо нээлтмэд өгч байна. Харин тий. Тэр бол нэг тиймэрхүү талтай. Одоо бол бидрийг нэг жижиг үндэстэн гэж харж байгаа. Үгүй шүү дээ. Дэлхийн талыг эзэлж ийсэн. Гүрэн улс байсан Монгол шүү дээ. Түүх соёл маш агуу ихтэй.
судлаад үзэнгүү дээ. Гэхдээ би одоо ингээд боддтой. Одооны хүмүүс маш олон зүйлийг мартцсан, гээцсэн. Хүчин зөвлөсүүд олон л байгаа л т. Тэгэл манжийн дарлал те. Тэгэл социализм. Нэгэснэ жоохон Монгол талаасаа нэлээ холтсон болов гэж боддтой. Гэхдээ бас нэг үе бодвол буцаад сэргэж байна. Тэ? Монгол хүний чинь бас нэг мөн чанар байгаа шүү дээ. Гэхдээ сүүлийн 35 жилд бол маш ихээр алдсан. Хүмүүс маш өөр болсон. Хөгийн болсон гэдэг юм а тий. Батхан 1242 кинон дээр одоо манай талын жүжигчд одоо түүхчдтэйгээ явсан гэж үнэн үү? Тий. 7 жүжигчин 6 эрэгтэй нэг эмэгтэй явсан. Тэгээд канонд бас бөөгийн тухай гарна. Бөөгийн зөвлөгтөөгөө түүхчдтэйгээ явсан. Маш их нэмэр болсон. Энд чинь зохиолыг бол ер нь Монгол найруулагч маань бол эвдэхгүй энэ чигээр нь явуулна гэсэн асуудал зөндөө өс. Маш олон зөвлөлт дээр бид нэр түүхчтэйгээ зөвлөгөөтэйгээ хамт орж засвар юмнууд хийлгэж ирсэн. Тэг аваа гайгүй гэдэг юм уу. Гэхдээ засаж янзлуулаагүй зөвлөд байгаа л та. Жишээ нь тэр нэг цагаан сарын үеэр нөгөө ууц аваа шиддэг хэсэг байдаг шүү дээ. Тэрийг болвол нэг үгүй ийм хийхгүй юм чи юу гэсэн чи ийм Монгол хүн тэгдэггүй шүү дээ. Бүр ингээд бэлдсэн байгаа юм чи камер тавиад камерын урд ийм шилэн хорог зориултын тийм ийм шилэн орго байт юм байна. Тэр нь хүрээ зогсон ч яах ч юу. Тэр жишээний юмнууд байна. Яагаад гэвэл эн чинь өөрөө хамтарсан уран бүтээл байхгүй юу? Тэгээд энд бас нөлөөлдөг хүчин зүйл мөнгө. Хэдэн хувийг хаанах гаргаж जैन те. Тэгэхээр чин тэр хүмүүс өөрийн бодол санаа үзлээ мэдээж шингээж оруулах хэрэгтэй. Гэхдээ харьцангуй манай унгарчууд бол их сайн байсан. Хүлээж авч ирсэн. Найруулагчид нар бол за тэгээ гэж байгаа л өөрхий тэгэл бас хүлээж аваад оруулсан юмнууд зөндөөл бий. Тэгсэн баха. Угаасаа би одоо за Унгарт яг анх үзэхдээ Унгар Монгол хоёр талын хамтын бүтээл гэдэг шүү дээ. За яана энэ одоо нэг унгарчууд нь өөрсдийгөө бүр дөвийлгээд нөгөө мулаан гэдэг нэг хүүхэлт үйдэн шүү дээ бадлаа. Тэр би амар дургу байхгүй юу. Болсон юм шиг болоогүй юм шиг түүхтэй. Тэр чинь зүгээр нэг юм хятадын цэргүүдийн сэтгэлийг ингээд өөдрөг болгох юм зориулттай нэг юм шийж үжиг маягийн юмыг баг яг болж исэн түүх болгоод ингээд Монголын нөгөө одоо модон шаниуг тийчээ ингээд нэг эмэгтэй хүн дараа ицсэн юм шиг тийм түүх байгаад идэг. Тэгээ би тэрэнд амар дургу. Тэгээ би яг 12-р кинон дээр бас за нэг унгарчууд бас нэг ингэсэн биш байгаа та гэдэг. Ер нь жоох сэтгэл зовнингуу үдсэн. Тэгсэн чинь ерөөсөө тийм байгаагүй. Бараг манай Монголын тал тэр чигтээ хамаг юм шийдэгдсэн. Надад тэр амар гоё юмсэн. Тэгээ нэг юм монголчууд гарахаар л нэг юм. Унгарчуудын гарч байгаа хэсэг дээр ингээ зүгээр нэг жоохон тавьчихж чаана. За ингээл нэг гайтайхан хөөрхөн юм гарал. Монголчууд гарахаар л ингээ нурууны ус өрүүлцэл босоодсах. Ингээл нэг нөгөө нэг амар хөөмийтэй аян яваал те. Гэл нэг тэр мөрн ингээл нэг баатруудын улам амар зөвүүн харагдал. Тэгээ дээрэс нэг монголчууд өөрсдөө юм түүхэн кино одоо баатартай кино гэхээр нэг юм гялгар хийгээд идэг байхгүй юм. Нэх гоё цэмбийсэн те. Хувцсан нэх ганган тийм ерөөсөө байгаагүй. Надад яг юу мэдэрсэн бэ гэхээр нөгөө дээр үед байдаг нөгөө өвөр монголчуудын хийсэн Чингис хаан биш үү? Тэрний баатруудын хувцас миний одоо all time favorite гэхгүй миний хамгийн дуртай. Яг тэн дээр нэг юм би яг тэр цуурлыг үзэл Монгол баатар яг л ийм байсан бах гэж боддог байсан. Одоо жүжигчин Баасангойг яг за Чингис хаан яг л ийм л байсан бах гэл тэрний л дүрээр ингэ Чингис хааныг бодож юм чи. Яг тэрнтэй адилхан сая 12 кинонд үзээд пүү хувцс хоноор энэ хоёрт болгон бол ямар гоё юм бэ те. Ямар ч тийм гялгар юм гүтгснээ юм зөвүүн амар сүртэй. Тэгэл ингээл алхаж байгаа үед ингээд шажигнаал. Тэнгүүтээ нөгөө нэг таны яг бүтээсэн дүр дээр би яг тухайн тэр мэдрэмжийг авч ирсэн байхгүй юу. Баасангой гэдэг өвөр Монголын жүжигчин одоо миний нүдэнд одоо Төмөр Баатаргой жишээлбэл Чингис хааны дүр тоглож л байсан үхэж үл болно гэх кинон дээр те. Тэгэхэд надад Баасангой л харагдаад байдаг байхгүй юу. Тэрнтэй адилхан Батхан гэхээр одоо би яг
та миний нүдэнд сүүлийн үед ингээд төсөөлөгдөд байгаа хэрэг. Таны яг тэр нэг хэсцгий бас нэг сценүүд байгаадсэн шүү дээ. Бас нэлээд ууртай, жоохон зэрлэгдүү те. Тэгэнгүүтээ буцаад ингээд гэртээ байгаа юун дотор болохоор нэг юм арай ухаантай, даруухан болоод ингээд тэр чинь ингээд олон хүний дунд тэр дүр ямар байх вэ те. Гэртээ нөгөө нэг одоо хайртай бүсгүйтэйгээ байхдаа ямар байх вэ гэл ингээд яг нөгөө дүрийн хөгжүүлэлт гэдэг дээр надад бүр амар сайн ажилласан юм шиг санагдчихсэн. Баярлалаа. Тий. Тэгээд одоо асуулт гэх юм уу юу гэх одоо асуулт гэхээсээ илүү тантай гоё ингээ ярилцъя гэж бодсон. Үзээд шар үсчин босч ийн гэхэр чи монгол хүн байгаа байхгүй. Амар өссөн шүү дээ тий. Тэр мэдрэмж тиймэрхүү юм төрж ийн гэхэр. Тэгээд тэр нөгөө одоо нөгөө фантастикийн Барса баяраа за тэгээд нөгөө гүртэнгийн төрөө мөрөөгийн дүр энэ төр бол бас амар зүүн байсан шүү дээ. Тэр дөрүүд таны нөгөө нэг өөрийн чинь дүрийг бүр юм улам тоцтгоодсон баг. Тэгэхээр нөгөө нэг тэр хэд чинь бас тодорхой хэмжээнд одоо хийлж болж байгаа үе одоо эсрэг дүр маягтай байсан шүү дээ бас тий. Тэнгүүт тэр дөрүүд өөртөө бас юм айгу ивэс болж байгаа байхгүй. тий амар танд ингээд нэг юм тулгуур болоодсэн яг үүндээ тий. Тий. Маа жүжигчд бол мундаг байсан үү тэнд чинь. Айгу мундаг. Би тэгээ бодож ирсэн. Монгол жүжигчид хаач дутахгүй юм байна. Илүү л гарна гэхээс. Би анх нь ингэж бодож ирсэн. Анхны зураг авалтан дээр чи яг орчуулагчтайгаа л очиж байгаа шүү дээ. Нөгөө хэд маань амраал үлдэж байгаа. Бүр анхны зураг авалт. Тэр нөгөө Бэла хантай хэсэг шүү дээ. Тэгээл тэр чинь нэг л анхны гээл тэгээл нэг л эвгүүл байсан. Хэмсгаад авцаач байгаа юм шиг сандрах гаач байгаа юм шиг ингээл. Тэгээ байж байгаа л дөх тусам байж байгаа л тэгээ байж байгаа л гинт ургуур үл явцсан. Юу н би яхаар идрээсэн гэх ёстой юм тий. Би идрийг базар тоглоно гэж би бүртгийж бодсон байхгүй. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Эн чи яг нөгөө тулааны спорт бүх шиг байхгүй юу? Удирдлагыг гартаа тоглоно гэж байгаа шүү дээ. Жүжигчин хүн. Жоохон туршлага муутай жүжигчин бол дагуулаа тоглолцдог байхгүй юу? Ижилхэн төвшмөнтэй бол өгөө аваатай тэр чи амьд гоё тоглолтоор. Өөрөө гайгүй туршлагатай сайн бол тэр чиглүүлэл удирдаал аваа явчихна гэсэн. Тэгэл анхны зурган дээр ороод би яг өөрөө тоглосон. Би бүгдийг удирдаал аваа явсан. Ер нь тэрнээс хойш тэгэл киноны төрш ер нь тийм л зарчимтай би явсан. Яг тэгс. Бүгдийг яг тоглолтоороо бүгдийг удирдна. Тэр чи одоо юу гэдэг одоо энгийн хүмүүс бол ойлгохгүй. Тэгээд бүх юма тооцоолж байгаа шүү дээ. За эхлээд очиод объектаа харчин иймэрхүү юм байна. Өөр тексттэй би ингэж явна энэ дээр би нэг ингэх юм байна алхаа. Энэ үгэн дээр би яаж харах вэ те? Энэ үгийг би ямар өнгө тоонтой хэлэх вэ? Бүгдээрээ энэ дээр чи ингээл нэг үрчлэн ажиллана шүү дээ. Тэгэл өөрийн бодснороо явж хахад тэр их ажтай сайн жүжигчин байгаад эсрэг аягүй гоё тоглолт гараад ирэх юм бол тэн дээрээс бас тухайн юм өөрчлөгдөх жишээ нэг байд юм уу тийм ээ. Хэрвээ жоохон тиймэрхүү байвал зүгээр удирдаал өөрөөхөө ингээл аваад явна гэх жишээ нь. Хүмүүс ингээд харахад хоорондоо ингээд тоглоод үг хэлээд байгаа мөртлөө. Хоёр жүжигчин бол тэр чинь ингээд дүрсэлдөө тоглоод байгаа шүү дээ. Би нэг мэдрээд байгаа шүү дээ. Амт тэрцээ яваад байгаа шүү дээ чи. Энэ ингэж хэлсэн. Тэгвэл би ингэж тоглох юм байна. Энэ дээр ингэх юм байна гэдэг юм. Тоглож явж байгаа хэрнээ толгой контрол яваад байгаа байхгүй юу? Ямар ч контролгүй бол тэр хүн жүжиглэж чадахгүй шүү дээ. Юу хийснээ мэдэхгүй, хаана тавьснаа мэдэхгүй тэгээ. 3 удаа тэрийгээ давтчих чадахгүй шүү дээ. Одоо нөгөө Холливуудын нэгэн цагт бас амар алдартай байсан жүжигчд байна л да. За сахал ус хүмүүс одоо юм хумын хийгээд зарим үзэгчд маань одоо анзаараагүй өнгөрч магадгүй гэж бодоод би зүгээр хэлчихье гэж үзсэн. Ялангуяа би Эрик Робертс гэдэг жүжигчийг би бүр тэр хойно таньсан бохгүй юу? Танигдахгүй болгоцсон байсан шүү дээ бүр тий. Тэгээд Эрик Робертс гэж жүжигчин чи хин юм бэ тий өнөөдөр тэр чинь одоо миний мэдх юм бол амар олон мундаг кино тоглосон юм шиг байгаа ч тий Best of Best байна. За ер нь бол манайхны ихэнх үзснээр бол Batman Dark Knight байна. Ийм амар алдартай жүжигчин байгаа. За Julia Roberts-ны ах шүү дээ. Тий Julia Roberts-ны төрсөн ах охин нь бас жүжигчин. Тий. Тэгээд Ray Stevenson байна тий одоо Punisher дээр тоглодог.
Бүр тэр байтугай заяа нөгөө Бэла хаантай нэг нөхөр ингээд хайрцтай юм бариад за яг спойлердгүйгээ л ярьчих заяа. Тэр нэг өвгнийг л зүгээр нэх харсан санагдал эс. Тэр одоо Америкийн хамаг Холливуудын хамаг том кинонууд дээр дандаа нэг юм капитан тий юм тиймэрхүү нэг цэргийн хүний дүр тоглодог тийм жижиг юм байна. Одоо жишээл X-Men эсрэг талын гэдэг юм уу жоохон хурц тиймэрхүү ролууд тоглодог. X-Men First Class дээр болохоор нөгөө нэг цэргийн юм хурандаагийн дүр мөрд тоглолт нь шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд бидний анзаараагүй өнгөрчж магадгүй маш олон гадаадын юм Холливуудын алдартай жүжигчд бас энэ кино монголчуудтай маань хамтарч тоглосон гэдгийг бас хэлэхэд бас таатай байна. Надад бол үнэхээр би бас үнэхээр бахархаж илаа. Ер нь бол яг Холливуудын олон жүжигч Монголын бас юм жүжигчтэй нийлээд ингэж кино тоглож исэн тийм юу байдаг үл баг байхгүй шүү дээ тий. Ийм олон бүрэлдэхүүнтэй дээрээс тэгээд Монгол жүжигчин гол дүрдэн тоглоод ингэ явж ирсэн юм бол байхгүй хаа. Энэ бол бүр анхдагч гэж хэлж болно. 36 37 хүн явсан шүү дээ энэ чинь Монголоос. Айгүй болгон байгаа шүү дээ. Тийм байна. Тэр би нэг стори хүмүүсийн сториг үзэж яхад л нэг юм нэр нь бичсэн машинаас л гарч ирээд их нэг нэгээр тэр ясаа хүн болгонд нэг тийм ван байсан юм уу? Тий. Иччин болгоо. Гүй гайхмаар юм бэлээ. Би тэр Унгарт 3 сарын хугацаанд ажиллахад зүгээр жүжигчин мэрэгжлийг эзэмшсэндээ би зүгээр кайфэрсэн. Ааха. Монгол стандартаас өөр байгаад нэ. Шалаа да юу гэсэн үг. Киноны стандартыг нөгөө Холливуудын л стандартаар л явж байгаа юм л та тэр кино ч. Туслахтай тий надад хэрэгцээтэй бүх юмыг аваад ирнэ. Бороо оруулж онтойгөр чинь тийм үстэй. Тэгээ бидний чинь буудлаас 10 минутын зайтай ирээл нэгээр нь суулгаад аваа явчихна. Тэгээ тэр чинь ингээд өдрийн өдөржилсэн гарцсан байгаа шүү дээ. Тусгай тэрийг хийдэг баг хамт олонтой. Тэрнээс гажихгүй. За 8-15 өглөөний зайд орно. Одоо 9 хэдэд хувцас өмсөн тий 10 хэдэд мейкаптай тэдэс тэдэн цагийн орон зураг авалтаа гэл өдрийн төлөвлөгөө тэгэл гараад ирэн. Тэрнээс гажихгүй гэсэн үг. Тэгээд нүүр будаг айгүй сайтай юм байлээ. Нүүр будаг гэхээр ингээл нэг машин. Хөө за. Тэгээд дотор нь ороо суугаад бид нар чинь дулаахан сайхан нүүрээ бодуулчихна. Ховц гэхэд дахиад нэг машин. Тог гэх чинь ингээл нэг машин. Тэ? Хоол гэхэд дахиад нэг машин. Дандаа машин том машинуудаар шийтсэн. Тэгэл тэнцэнэ очиод асар масар юм хамаа бариал тэгэл. Тэгээ хоолны машинаас гадна ундаа ус кофений тийм машинтай тэнд нэгэ нээлттэй өнгөө байж байна. Зүгээр ажлыг жаргаж хийн гэдэг чинь тийм байгаа байхгүй. Яг үнэн жаргаж. Тэгээ зургийн талбай дээр 200-аад хүн тий. Масктай тиймэрхүү хэсгээр бол 200-аад хүн. Хамгийн наадталтаа 100-аад хүн ч гэдэг юм уу. Тэгээд анх очоод ингээд яг чинь бас нэг хүний хандлага мэдэгдэн шүү дээ. Нэг тоохгүй байх жишээ нэч байт юм а тий. Тэгэхээр л ингээд энэ дотор чи ингээд байгаа ш зураг эхлэегүй лээс. Тэгэл би бодчих гэсэн. Гинт дургуураа шоргоц байгаа л ирсэн. Хаална хаалгаш гэлсэн. Нөгөө аврагын ингэдэг шиг тий. Тэгэл гарсан. Тэр зураг авалтаас хойш бүгдээрээ хүнддэг ус шал ондоо болсон. Гэл найруулагч би бол чиний үгийг сонсон гэдэг хэмжээнд болсон. Зарим гой юмнууд бас хасагдсан байлээ. Жишээ нь манай эмэгтэй жүжигчний 7 сценд орсон байсан тэр өдрийг хассан байлээ. Хооны мууны солонгог нь. Тий. Тэр одоо яг нөгөө Европоор гэдэг юм дэлхийн нийтээр гарах юм дээ. Тэр чин цагийн жаахан уртсгаад оруулна гэж ярьж илээ. Би бүр хүсэж байгаад надаа нэг 70 болж өгөөч. Би энэ сценийг эхлэхдээ 70 харж байгаад эхлэмээр байна гэдэг. Тийм хэлж байгаад би бүр нэг 70 олуулж тэр зургад орсон. Тэр ихтэй одоо энэ Монгол хувилбар дээр сүрхий гарахгүй лээ. Шууд 50 л эхэлж илээ. Тэр чинь уул нь 70 уншиж байгаад эхлэх өстой тийм сцен байсан байхгүй юу? Тэнгэртэй харьцдаг тийм юу. Тийм байна тий. Бөөмөр өглөлтэй хүн байсан шүү дээ. Батхан ч. Тэнгэрийн хэл ойлгодог гэдэг юм уу тийм юу байсан. Ярих юм бол айгүй гой юмнууд зөндөө би. Манай монголчууд чинь тэгээд хүний нутагт очихоор яасан цайхан бие авч явдээ. Үгүй яалчгүй тийм билээ. Чомлын болд гэж дуудуулахгүй Монгол гэж би хэлэгдэн штэ. Тийм шүү. Энэ Монголын жүжигчин гэж яригдана. Тийм.
Тэгэхээр нөгөө хэдэн хүмүүс ч гэсэн 3 сарын хугацаанд бүгдөө тийм байсан. Статгсан баг шиг. Энэ манай Каскадиорынхан, Мориныхан бас л том хэсгүүдийг авч гарсан шүү дээ. Тэр харавж байгаа, морин дээр байж байгаа, маасны хэсгүүд өдр энэ явсан залуучууд л бүгдийг авч гарч одоо энэ киног амь оруулсан гэхүү те. За манай тоглосон хідэн жүжигчтэй бол ярих юм байхгүй. Өөр оногцсон дүрийг бол шүү дээ. Маш сайн гаргасан. Дээрээс нь манай хувцсны зураачд байна. Бидний тэр хоёуг дуулах чинь монгол хүн байсан шүү дээ. Монголчууд өөрсдөө байсан. Тэгээ эндээс авч очсон. Яг хоо жаахан хүндэл байсан. Эхний 2 хоног нуруу өвдөл самдал байна уу гэл. Тэгээд сүүл рүүгээ тэр чинь тэгэл дасаал нөгөө бич өөр ингээд нэг суугаад эхэлж байгаа гоё болол сүүл 5 ундранда дасаал тэгээд 3 сарын хугацаа гэдэг чинь бас л урт хугацаа шүү дээ. Тийм шүү дээ, тий. Гой юмнууд зөндөө болж исэн тэгээд монголчууд хэдэн зууны дараа эргэж ирлээ. Тэгээ бид нар нөгөө натуртай тийм хэсэг дээр очиод яасан 10 жил цас ороогүй байсан газар нь гинтийн цас ороод тий сонь үйл явдал болсон. Flirt vodka. Одоо монголчууд ч өөрсдөө кино гэхэр ингээл нэг шөнө 3 цаг 4 цаг унтдаг гэл тэгээд идэв штэ. Ер нь унтдаггүй дээ гэл нэг юм. Гэтэр чи өнгөрөх хэвээр юм биш байхгүй да. Ерөөсөө ер нь бүр тамалд юм шүү Монголд кино болох гэж тий. Шахаад авчи гэл ерөөсөө ямар ч цаг наргүй тэгээд нэг дандаа нэг ядарсан тий. Нэг киноны ард гарахаараа тэгээд тэр нэг банкетын дээр жинхэнэ тасард юм шүү нөгөө тэр чинь нөгөө нэг юм их ажлын гоё кино хийцэн гэдэгтэй биш бараг зүгээр энэ зураг авалт дууссан гэж баярлаад уугаад идэв шүү. Зарим нэг нь магадгүй. Тий, зарим нь яг зөвл тэр зураг авалтын тэр нэг хэсэг хүн хугацаанд бол жүжигчид одоо тэнд байгаа бүх хүмүүсийг ер нь тамалдаг гэл бүгдээрээ л яриад байна. 2 цаг унтлаа л гэн 3 цаг унтлаа л гэн. Өнгөрт одоо энэ 12-т чээр киног хийх үед за ер нь бол энэ жүжигчид өдөрт хэдэн цагаар ажиллаж байна. Ажил амралтыг ер нь хэр сайн тааруулд юм бэ? Тэр айгүй сайн тааруулна. Би түр хэлсэн шүү дээ. Тэр төлөвлөгөө гаргадаг тусдаа баг байдаг гэдэг. Нэг тэгж айгүй тийм ачаалттай тийм юу өдр бол өгөөгүй. Бид нар чинь 3 сарын хугацаанд байсан шүү дээ. Тэгээ монголчуудын эсхийг чөлөөтэй уужууд гэж авсан. Нөгөө амрах боломжийг өгсөн, бодох боломжийг өгсөн тий. Бид нар чинь зургаа дуусч ирэл бассейнд орно, саунд орно, фитнес зааланд орно. Тэгээ хамгийн нэг сайхан юм юу гэхээр бидний хоолунд бүгдөө өнгөө заяа. Дээрээс нь гарын мөнгө гэж бас тодорхой хэмжээний мөнгө өгж байгаа шүү дээ. Өдөр болгон. Тэгээ цалингаас гадна шүү дээ. Оо за бүр эхлүүлсэн юм шүү. Тий. Гэхдээ бүр ээж зэрэглэлийн кино энээс айхтар авдаг байх л гэж би ойлгосон. Яг хөө энэ бол нэг 60% 70% кино гэж бодъё л доо. Жишээлээд тий. Хөрөнгө санхүүч гэсэн тиймэрхүү байна гэж бодъё. Тэгэхэд яг Холливуудын стандартын тэр нэг ээж зэрэглэлийн кинонууд бол зүгээр л кайфар л хийдэг болов уу гэж би бодсон. Яг зөв Холливуудын жүжигчид тэгэхээр ер нь бол ажиллаа хийж явахдаа амьдарч явахдаа гэх юм уу те ер нь дандаа л жаргалтай л байх нь шүү дээ. Тэр жүжигчдийн талаас нь бодвол тэр хүн тухайн роль дээр ажиллах боломжийг өгж, цагийг өгж те. Магадгүй өнөөдөр би энэ зурганд орохгүй гэхэд тэрийг канселдах тийм эрхтэй байхгүй жүжигч хүн. Холливуудын бүр хэд хоногорч байд юм уу? Тийм эрхтэй байдаг. Манайханд л байдгүй болохоос биш. Гэхдээ би нөгөө энэ бас нэг юм гадаадын кинонд тоглосонтой бас монголчуудаа хэлээд байгаа юм биш. Гэхдээ хатуу хэлэхэд орчин үеийн хийж байгаа зарим нэгэн кинонууд сэтгэл байхгүй, чанар байхгүй, цэвэр ашиг орлого хөрсөнд талаас нь хийгээд байгаа байхгүй. Богино хугацаанд авч хийх юм бол тэр чинь мэдээж мөнгө төгрөг эднэр хэмнэхэл байх л да. Тийм шүү дээ. Ерөнхийдөө л тийм. Тэгээд нөгөө хүмүүсийг махлаад байдаг. Тэгээ нөгөө нэг мөнгөндөө баригдлаа гэд хүмүүсээ 2 цаг онтуулаад байдаг. Тийм. Тэгэхээр чи нөгөө ажлын үр бүтээл гарахгүй шүү дээ. Та бас нэг хэлжсэн шүү дээ. Энэ контент гэлдэх юм, кино гэлдэх юм. Би одоо
орж исэн нэлээдэн зочдоос би өөрөө ягаад гэвэл ойлгохгүй болохоор асуудیں۔ Тэгээ манай орж исэн зочид бас ойлгодгүй юм. Контент гэх юм. Контент руу н ороод тарахаар уран сайхны кино гэдэг юм. Тэгээ постэр дээрээ. Тэгээ яг яагаад контент гэд яагаад юу гэдэг юм бэ? IPTV рүү орж байгаа болохоор контент гэдэг юм уу эсвэл тэгээд театраар гарахаараа уран сайхны кино гэдэг юм уу тий? Тэгээ IPTV-д орж байгаа мөртлөө уран сайхны кино гэсэн байгаа юм постэр дээрээ. Тэгснээр тэрийг өөрөөсөө контент гэдэг юм. Эсвэл инээдмийн болохоор контент болчиход байгаа юм уу? Энийг нэг юм нэг талтаа гаргач марч юм шиг санагдаад байгаа байхгүй. Шар гэгээ кино шүү дээ. Театрт нээгээгүй. Бас тодорхой хэмжээний аюул сайн кино. Тэгээд тэр IPTV-д орсон тэр бол театрт нээж байгаа ихэнх киноноос л гоё уран сайхны кино байгаад шүү дээ. Тэгсэн үгслээд чи IPTV-д орсон. Тэгэхээр одоо нөгөө үеийнхаа хэлдгэр бол контент байгаа юм шиг болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нэрэл таны тэр нэг тухайн үед хэлжсэн чинь үнэн баг. Одоо яг юуг нь контент гээд юуг нь кино гэдэг юм бэ? Бид тэр кинонд тоглох хэвээр мó контент тоглоно гэхээр арай өөр байх хэвээр мó. Харин тийм шүү дээ. Тийм. Уу хаа энэ чинь контент шүү дээ. Тэгээ хаашаа контентэнд тааруу тоглох юм уу? Би ойлгоогүй тэрийг. Чадлах уран бүтээл авахгүй да. Надад ойлгохтой бол контент гэхээр одоо киноноос нэг жаах юм доогуур хийх ёстой гэдэг ойлголт өгсөн юм шиг надад мэдрэмжийн тэг төрөөд байсан байхгүй. Үгүй штэ тэр чи адилхан уран бүтээл штэ адилхан кино байхгүй юу? Энэ балаа контент гэдэг энэ нэршлиг бүр авч хаях хэрэгтэй. Тийм. Энэ чи нөгөө чанарын хувьд бүх юмны хувьд унгаагаад байгаа юм штэ. Харин тийм. Зүгээр л дижитал кино л байхгүй да энэ чинь. IPTV-д ордог. Зүгээр кино. Бүх зарчим нь ижил явна. Адилхан л юм штэ. Театрт гарахгүй байгаагаараа л өөр гэхээс биш. Жишээ нь чиний саяны дөрвдөг шар гэгээ. Энэ л байхгүй. Ийм хэмжээний л хийх хэрэгтэй. Сэтгэл байна. Тэ? Сэтгэл гэдэг юм чи асар том юм байхгүй да. Тийм үстэй. Тодорхой хэмжээний сайн хөрөнгө мөнгө гаргасан байна уу? Байна. Энэ хоёр чинь нийлэхээр чанарын асуудал гараад ирнэ дээ. Чанартай сайн юм, чанартай мөнгө олох уу? Олно. Гуйлга төвлөгээр хийсэн юм, гуйлга төвлөгийнхээ л мөнгийг олно. Зүгээр зарчим л энэ байхгүй да. 5 мав хоног 4 хоногийн дотор зураг авалтаа дууссан кинонууд байгаад байхгүй. Тэгээд асуусан чинь наа чи контент гэдэг байхгүй. Ковидээс хойш нэг юм тийм нэг контент л гэдэг. Энэ 100% гэж бодохоор нэг 70% нь толгоонд мөнгө эргэлддэг хүмүүсийн хийдэг ажил байгаа байхгүй. Ахад би хатуугаар хэлье. Энэ бол цэвэр ловрын лараг байхгүй юу да. Яг зөв. Тэрнээс энэ уран бүтээл биш. Тэгээ би тиймэрхүү кинонуудыг яг барьж аваад бичдэг байхгүй. Үнэхээр шит кино байна гэхээр ихэнх хүмүүс нь бол над руу буцаага дайрдаг. Чи өөрөө юу ч хийж чадахгүй байж мэж гэдэг. Бид нэр мөнгө төлөөд үзэж байгаа юмн дээрээ бол сэтгэлээ хийх нь зөв биз дээ. Зөв шүү дээ. Тийм. Үйлчлүүлэг шүү гэдэг лээ. Тийм. Ялч юу тийм байна. За энэ манай өнөөдрийн подкастын маань ивент тэтгэгч Тез гэдэг юм Чехийн алдартай юм 500 жилийн түүхтэй юм пип байна. Ахтай нэг тулгач хоёлаа ярьж суусаар хэтэл нэг хөөснө. Микрофон ч тулаад. Харин тийм ээ микрофоны ардас жоох эвгүй байдэн шүү. Хүчирхэг шараар 500 жилийн түүхт сонгодог Чех пив. Тез. Намаг одоо би ингэж байгаа байхгүй болтохаа. 1242 Getaway to the West гэдэг энэ киног бүх монголчууд үзүүлэхийг хүсээд тэгээ би энэ киног сүүлийн одоо би бараг 14 хоног ингээл мэрээл цулгаагаад яваад байгаа байхгүй юу. Та анзаарсан бол би пост бичсэн, ревю бичсэн, харж байгаа. Базаан дээрээ оруулж ийн. Тэгээ одоо ингээд таныг гуйж ингэж подкастн дээрээ орж ийн. Тэгээд намайг хүмүүс одоо маркетинг одоо туслаад ингэ яваад ингэж бодож магадгүй тэгж бодож хардахыг бол үүсэхгүй хамаагүй. Би бол эдний киноны маркетинг дээр бол ерөөсөө тус нэмэр бол болъё гээд одоо мөнгө төгрөг авсан тийм бол ерөөсөө байхгүй. Энэ удаагийн энэ кинон дээр бол миний яг дотор нөгөө монгол хүмүүс маань гарч ирээд байгаа учраас би энэ киног нэг чадлаараа нэг өөрийнхөө боломжоор нэг 10 хүнд ч гэсэн илүү үзүүлчих юмсан гэсэндээ би одоо энэ киног яриад энэ кинотой одоо нөгөө
гол дүрийн жүжигчнийг ингэж ураад сайхан ярилцъя гэж бодсон бохоо. Зөв хань та энэ их Тэр хин нэг юм бити нэг маркетинг гэж хараарай. Тэгээ нэг юм сонин кино болчоод аригуун одоо энийг зүгээр хүн зүйлүүлэх гээд байна гэж бити бодоор. Энэ бол үнэхээр миний хувьд бол би өмнө зөндөө байсан маш сайн кино болсон байсан. Тэгээд production үнэхээр сайтай. Одоо тэгээд ерөнхийдөө монгол жүжигчд Монголын хаан Батхааны талаар ингэж гарах юм үнэхээр сайн кино байгаа. Би тэгээд ревю дээр бичсэн. Би бол ойрын үед ийм гоё юм түүхэн кино бас үзээгүй. Тэгээд түүхэн бодит үйл явдлаас сэтгүүлсэн уран сайхны кино гэдгийг нь бас үзэгчд бас хүлээж аваасай. Ойлгож хүлээж аваасай. Баримтат кино бол биш. Баримтат кино дээр бол яг 100% тэр түүхийн дагуу бол хийгдэх ёстой. Түүхэн үйл явдлаас сэтгүүлсэн уран сайхны кино гэхээр энэ дээр мэдээж юм уран сайхны хамтарсан. Тийм чи уран сайхны болгохын тулд бас гой чимэг зүйлүүд мэдээж зөндөө нэмж байгаа тий. Тэгэхээр нэг үзэгчдэд тийм өөдөөхгүй байх талаас нь маш их анхаарсан маш сайн продакшнтай кино болсон байсан шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд яалтчгүй би бол энэ киног бол нэрээ түрүүн та бас надаас асуусан нээлтэнд нь очих юм уу? Би юу очие гэж бодож байна. Тэгэрээ. Би бас өшөө олон юм аудиенс олон хүмүүстэй ингэж тэр хүмүүсийг яаж тэгэж амар орилж үзэх нь бас нэг харъя да. Ахын ч гэсэн бас бодож байна. Энд чинь Монголынхаа төлөө бас нэг юм хэдэн муу жүжигчд тэ дээрээс нь тэгэл каноны уран бүтээлчд өстой бор зүрхээрээ ингээл ховийн хэдэн хүмүүс ярилцаал ингээл босч байгаа л юм хөтэй шүү дээ. Энэ бол Монголыг дэлхийд бол асар томоор сурталчлах том бүтээл болсон гэж би найдаж байгаа. Дээрээс нь ахийнх нь бас нэг ганц хамгийн том бодоод зориод байгаа юм юу гэхээр Монгол хүнд л өөрсдөө тоглож чадах юм байна. Энэ хужаанаар Вьетнамууд эднэр бол хизээч тоглож чаддаггүй юм байна гэдгийг дэлхийн нийтийн одоо энэ каноны гэдэг юм уу энэ уран бүтээлчид энэ хүмүүс мэдэж яваасаа гэдэг хамгийн том юм байна. Дээрээс нь монголчууд энэ киног сайхан одоо юу гэдэг үзээрэй. Энэ киног бас Монгол сад ч нэг 6 улсад гарах эрхийг авсан. Станы 3 орн, Солонгос, Япон гэдэг байгаа. Да ялангуяа энэ Станы хідэн орнуудын нөхдүүд сайн үзээсэй гэж би бодоод байгаа. Тэд нар бас бидний түүхийг бас гуйлах туртай нөхдөөчүүд дээ. Монголчууд энэ том их хааны дүрд жанждуудад ингэж тоглолт юм байна. Тэ хувц сэргэлэн ийм байсан юм байна. Түүхэн талаасаа ийм байсан юм байна гэдгийг сайн хараасаа. Орсууд ч гэсэн сайн үзээсэй гэж бодож байна. Та нарын төсөөлөд идэх шиг тийм биш шүү гэдэг. Дэлхийн нийт гайгүй сайн яваад гэх юм бол энэ чи тэгэл Монгол оронд тэгэл өгөөжөл үгүй шүү дээ. Дээрээс нь манай Монголын кино урлаг хөгжих бас нэгэн шалтгаан юу юм гэхээр хамтарсан уран бүтээлүүдэд бид нэр орох ёстой. Орчин үеч бай, түүхэнч бай тий. Түүхэн гэх юм бол бид нар чи ёстой. 70 м баялаг түүхтэй улс байхгүй юу? Яг үнэ. Тэгээ бас нэг бодож байгаа зүйл юу гэхээр нэх удахгүй. Манай түүхээр дэлхийн нийт амьсгална. Өөрсдөө бидрийг гууж ирж амтарч тоглоё, уран бүтээл хий гэдэг болно. Энэ бол зүгээр бодиттой зүйл. 2-3 жилийн цай байна. Яг үнэ. Би тэр Батхааны тэр хилэгнэлгээд орсон тэр киног үзчихэд үнэхээр нэр уур урчс. Тэгээд одоо хэрэв тэр киног үзсэн хүн байвал заавал энэ 1942 киног үзэж нэг юм Батхан ч нэг ийм хүн байсан юм аа гэд нэг юм харж нэг сэтгэлээ яг над шиг юм төвтрийгээсэй гэж бодож байна. Тэгээ тийм гачин киног бас Монголын энэ IPTV OTT-нууд аваад бас гаргаад аймааргүй байна. Тэр бас нэр үнэхээр муухай байхгүй. Одоо энэ гадаадын кинонууд юу одоо орнууд одоо өөрсдийнх нь түүхэнд халтай ч гэдэг юм уу те өөрсдийнх нь улсын бодлого гэдэг юм байдаг. Улсын бодлого. Манад тэр нь байдаг ч юм уу үгүй ч юм уу. Тийм. Тэгэд өөрсдийнх нь түүх рүү нулимсан өөрчилсөн юм байх юм бол шууд тухайн оронд бойкотлоод тэр орны ямар ч театр ингээд IPTV-д гарахгүй шүү канселдж байгаа байхгүй. Тэгэхэд
манайх юу ч байсан тэгэл аваал гаргах юм. Тэгэл тэр нэгэл одоо тэгэл бид нар монгол хүмүүс юм чинь мэдээж Батхааныгаа тийм эмхтэй юм хүн шиг хармааргүй шүү дээ. Тэгэхэд cancel энэ бол Монголын Батхан ийм биш байна. Энэ түүхэнд гардаг Батхан ийм байгааг умаа гэж шууд cancel хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр ямар ч тийм байхгүй зөв юу амруун хийж ин тэр болгоныг ингээ авч залгиж ийдгээ бас болмоор байна. Хитэн IPTV OTT-нууд би бас тэгж хэлмээр байна. Ер нь бол энэ цаг үеийн тэгэл яалтчгүй мөнгөний цаг үе болоо л байна л та. Тэгээд мөнгө дийлчихэд шүү дээ тий. тий. Тэр бол үнэхээр муухай байсан. Би бол тэр Батхааныг хараад үнэхээр ой гоц сэжиг хөрсөн бүр. Зөв ах нь яг тэгсэн адилхан. Яа тийм болохоор дэрийг хийсэн хүмүүс үгүй үзэхэл байх л да энэ чинь. Үзэн Оросууд л үзэн. Ямар ч байсан киноныхан бол эдгээр нэг юм хийчихтэгэл датаал хараад үзэхэл баг. Үзээсэй ч гэж бодож байна. Одоо энэ киног манд үзээсэй. Тий, энийг үзээсэн юм. Харин хамгийн гол дээр директорс катууд нь ороод бүр нэг гоё бүтэн явал тий. Харин тий. Дээрээс нь уул нь хүү хамтлагийг бас дуулуулж киноны саундтрекийг өдөртөө оруулна гэсэн тэгж яагаад болоогүй юм шиг байна лээ. Тэгээд уул нь орсон бол бас л нэг гоё юм. Тий. Гэтэ чимэглэл болох байсан баг. Надад бол яг монголчуудын тэр өөрсдийн юун дээр гарч байгаа тэр арын хөгжим бол амар байсан. Тэнд нэг амар хөгжим яваадах шаардлагагүйс. Тэр нэг хөөмөө яваал тэгэл баатрууд нь ингээл ярьж мараал ингээл хэлгэрчсэн хэвээр. Норооны ус босоод ингээл тэр нэг юм vibe нь шал өөр. Унгарчуудын гарч байгаа хэсгийг үзчихэд Монгол руу хоёр соёл байгаа юм. Шал өөр. Шал ондоо өөр бүр кино шүү. Тийм. Тэгээд унгарчуудын тэр нөгөө нэг одоо тэр ордныхан тэр одоо хүмүүсийн тэр нэг юм соёл нь шал өөр байгаа. Тэр монголчууд руу ороод ирэхээр нэг жоохон зэрлэгдүүч юм шигтэй яг л энэ шүү яг Монгол энда гэмээр тийм юу уур амьсгал шууд өгж байгаа байхгүй юу. Тэгэл яалтчгүй нэг үзээд дуссны дараа бол юу үзчихвэл гэж үнэхээр бодсон. Тэр санваартан тоглодог залуу Жерми бол бас айгүй чадвартай сайн жүжигч юм байсан. Залуу хүн гэхэд. Мундаг залуу байлээ. Тэр их сайн жүжигч юм байлээ. Тийм байсан. Тий. Одоо нөгөө талын гол дүр шүү дээ. Тий. Тэр бол айгүй сайн жүжигч юм байсан. Тэгэд их тийм юу яаж лээ нөгөө нэг за одоо хэлж болж байгаа нөгөө за яг спойлер биш ээ зүгээр ер нь таныг Батхааныг дагуулаад ингээл нэг явдсан штэ. Яагаад чинь тэн дээр нэг юм муу юм болчихсон шиг санагдал ингээл нэг юм гэдэг барьсан юм уу шигаал ингээл тийм амар хүнийг бас тэгж амар түгшээж илээ тэр кино бол яг төгсөл хэсэг өдрөөгөө тэгээд надад бол маш олон одоо тийм мэдрэмжүүдийг бол өгсөн түгшээсэн бахархуулсан хайрлсан нурууны ус боссон ёстой л нөгөө инээдтэй хэсэг одоо тийм комеди юм бол ёстой юуч байгаагүй тэр бол үнэхээр гоё юмсэн байх ч усгүй штэ ер нь бол тий байгаад яах юм тий. Одоо харин нээлт дээр олон хүний дунд үзэхээр мэдрэмж яах юм бол би бас тэрийг л одоо нээлт дээр нэг тэгж үзэндээ л гэж бодож байна. Хүмүүс яаж хүлээж авч байна. Тэндээс ч бас нэг алдаа оноо харагдана л та. Энэ хэсгээр ингэж хүлээд авд юм ингээд. Гэхдээ ер нь тоглосон киногоо би тэгш нэх бол үзээд байдаг юм. Нэг 2-3 удаа үзэх л байх. Тааралт бол. Тэгтээ үзэхдээ бол дандаа л алдаагаа л харж үзтээ. Энэ дээр л би нөгөө нэг юун дээр би ер нь баг ревю ч гэлтгүй ер нь 2-3 удаа ер нь юм дээр хийсэн. Одоо та өөрийнхөө карьерийг юу гэж боддгийг бол би мэдэхгүй шүү дээ. Миний хувьд болохоор одоо Чомлин Болт гэдэг жүжигчний ерөөсөө яг карьерийн хамгийн хай левел бүр яг оргил ийм дүр байсан. Яг үзэгч хүний хувьд шүү дээ. Би бол таны бүхэл киног үзсэн тий босоо татдаг боолын гэрээ одоо юу гэдэг надтай гэрлээч гэж одоо ингээл 9 шидийн кино шүү дээ тий. Тэгэхэд яг энэ кинон дээр яагаад ч нэг юм таны яг одоо таны бүтээсэн дүр бас юун дээр их нөлөөлж юм л да тий Батхан амар агуу юм хүний дүрийг тэгээд нөгөө нэг сэтгэлд буутал одоо бас нэг дүрдээ тохироогүй бол бас нэг ингэж санагдахгүй шүү дээ. Дүрдээ амар сайн наач гсэн болохоор би болохоор нөгөө бичгтэй жүжигчин болдохын ерөөсөө яг хамгийн одоо яг энэ дүрд тоглох гэж энэ хүн төрсөн байна гэж би яг ревю биччихсэн тэр нэг мөрөө санчлаа. Яг энэ дүр тоглох гэж төрсөн байна гэж бодсон байхгүй юу. Тий одоо Богдхан гээл таны зөндөөл
хүмүүсийн мэддэг гой дүрүүд байгаа. Гэхдээ би ч гэсэн ингээл энэ хүртэл таныг одоо ингээл боолын гэрээгийн чинь дүрээр хамгийн гой дүрэндээ гэж бодож явж исэн бохгүй тохойд. Тэгсэн чинь сая бол ингээл өөрчлөгдөөл за ерөөсө Батхан. Яг л энэ хүн бол Батхан байна гэж би яг тохойд харж ирсэн хэрэг. Та одоо яг тоглосон кинонуудаас ер нь бол одоо хамгийн дуртай гэх юм уу? Одоо яг энэ бол миний бүтээсэн хамгийн best performance гэдэг утгаар аль 3 дүрийг сонгох вэ? Энд дээрс та хэлж мэдэхгүй. Ер нь бүх дүр дээр л бодож, сэтгэж тоглосон. Бүгдэнд нь л хайртай. Харин дүрээ хэдий сайн гаргасан уу гэдэг нь л гэхээс биш те. Гэхдээ бас нэг ийм юм байдаг байна. Энэ жүжигчний мэрэгжил гэдэг чинь өөрөө бас их туршлагын мэрэгжил юм байна. Нас жоохон явах тусам амьдралыг таних тусам хүнийг таних тусам сайжирч идэг. Надад 40 эдтэй хүн шүү дээ. Тэгэхэд 40 эдтэй хүний л туршлага надад байгаа. Тэгэхээр Цагааны Төмөрбаатар, Цэрэн давг ах эднэр хэдтэй вүлээ. Тэр хүмүүсүүдийн туршлага бол бүр илүү бүр агууя. Би яг тэгж бодсон. Жил ирэх тусам амьдрал ахих тусам ингээл чивчрээл гэдэг юм аа жүжигчин хүн чангараал гэдэг юм уу. Тэгэхээр ингээ бодохоор сүүлийн Батхан бол эн чинь бас туршлага жоохон сууж эхлээд юу байсан жоохон чанарын хувьд бол бусад юмнуудаас илүү байж магадгүй. Гэхдээ бас хичээж бодож тоглосон зөндөө бүх киногоо би тэгш хийдэг. Жишээ нь чи сүргийг үзсэн үү? Сүргийг үзэг. Сүргийг өстө үзэж юмжиг юм байна. Энд дээр би чи үзээрэй заяа. Эсрэг талын дүр тоглосон. Ерөнхийдөө найруулагчид нэг эрэг талын дүр давх туртай байдаг. Жүжигчин хүний хувьд эсрэг талын дүр болохоор хийх юм ихтэй байдаг байхгүй. Тийм ээ тий. Тий, хийх юм ихтэй. Эсрэг дүр өөрөө нөгөө нэг эрэг дүрээ тодтож гаргаж ирдэг гэдэг шүү дээ. Эсрэг баялагаар яаж ч ажиллаж болохоор байдаг байхгүй. Эсрэг талын дүр. Эрэг талын дүр болохоор 50-50% таа. Яг ийм нэг ийм жингийн туухыг яг тааруулж авч явдаг байхгүй юу? Явах хэрэгтэй ч байдэ. Ингээд хазаалгаж болохгүй, ингээ хазаалгаж болохгүй. 50-50% таа барьж явах нь шүү дээ. Тийм тий. Эсрэг талын дүр чинь нэг тийшээгээ хэлбийсэн болохоор тэр тал дээр юу ч хийж яаж тоглож болно. Тэгээ би юун дээр бас их би нэг ийм дүр дээр ажиллаж бас чаддсан юм шиг гэж харуулахыг хичээж тоглосон. Сүрэг гэдэг кинон дээр. Цэвэр эсрэг талын дүр байхгүй яа тэр. Гэхдээ ер нь эсрэг талын дүр тоглох дуртай. Тэний нөгөө нэг бодлын хулгайчийн дүр нь штэ. Тэр бол уг нь нэг цагдаагийн албаагч байгаад штэ мөрдөгч гэх юм уу те мөрдөгч гэж явах уу те. Тэгнэ. Тэр ягаад ч юм одоо надад эсрэг дүр юм шиг санагддаг. Яагаад гэвэл би нөгөө нэг гол дүрийг хитрхи ингээд амар юм өмөрсөн хандлагатай үдсэн болоод ч тэр юм уу тэн дээр таны байгаа дүр эсрэг дүр миний хувьд. Гэтэ тэр эсрэг дүр бас байж болно те. Ер нь бол эсрэг дүр гэдэг чинь одоо жишээлбэл гарын 5%-ны шагдар гэдэг дүрүүд эсрэг дүр үсттэй. Монголчууд одоо ингэж хэлдэг шүү дээ. Эсрэг дүр гэхээр заавал нэг юм хүн алаал ингээл манай талын хүнийг алах гээд байгаа хүний эсрэг дүр тухайн сюжет зөрчил гаргаж байгаа тийм нэг тэрийг л хэлээд байгаа тийм. Тэр боолын гэрээд биш аа. Бодлын улгаач тэр дүрийг болохоор би эсрэг дүр гэж харах дуртай. Ер нь тэр өнцгөөс хардаг. Уул нь бол зүгээр л ажиллаа хийж байгаа. Ажиллаад хийж яваа тийм. Мөрдөг шиг шүү дээ. Тийм. Толгойж байгаа сэрэг ажиллаад юм нь олоод авцсан. Тийм. Нөгөө нэг гол дүр нь өөрөө нөгөө одоо өөрөө баг гол дүр нь эсрэг дүр байх штэ амьдрал дээр бол тийм. Тэгэхэд гол дүрээ энэ киноны нөгөө нэг юм эерэг юм шиг тавьчингууд тэнцээ эерэг байх хэвээр дүр нь
эсрэг болчихсон. Дүртэй чинь зөрчилдөд нь шүү дээ. Тухайн рол маань. Тэнгүүд амьдрал дээр эсрэгээрээ байх юм кинон дээр нөгөө тийшээгээ болцсон байгаа байхгүй тий. Хэрвээ зөрчилдөхгүй бол тэр чинь ингээд Яг нэг талын хоёр болчих гээд байдаг. Ааха. Тий. Таны тэр нөгөө нэг юун дээр бичсэн байсан ба босго татга киногаар нь энэ хүнд гавьяатах хэвээр л хүмүүс бичээд юм лээ. Босго татга гэдэг кино ч одоо баг 10-аад жил болчихоо. 20 жил болчихоо. 10 хэдэн жил болсон байхаа. Тий. Тэр чинь Оспануудтай байлдал яваад. ерөнхий зураг авалт нь 2 жил хийгдсэн. Тэр бас их том бүтээл болсон шүү дээ. Өө тийм удаан хийгдсэн юм уу? Тий. Би чинь Монгол жил 6 сар явсан. Ааха. Тэр чинь 4 үйлрэлтэй, он цаг нь маш их юм хоол. Тэгээ дээрэс нь бид нар чинь нөгөө дандаа тулгаралт болж исэн. Газар очиж авсан. Байтаг хаалгахгүй л одоо юу ч гэдیں тий. Сүнстэй гэдэг газруудаар очиж ахуулж исэн шүү дээ тэд чинь тий. Тэр бас их тухайн цаг үедээ бол их хүн хүч орсон маш тийм том бүтээл гэж би хэлнэ тэрийг. Үндэсний телевизээр гарч байгаа тэр тухайн цувралууд хүмүүс ч юу айгүй хүрдэг байжээ тий. Тухайн үед тий. Тэгээ бас их чанартай ч байж тий. Тэр үеийн бүхэл яг цувралууд хүнд айгүй хүрдэг гэсэн. Тэгээ түүний нэг нь бол яалтчгүй босго татга. Тэгээд би тэгж бичээд байгаа хүмүүсийг бол тэгж бас таныг яг энэ дүрээр нь амар тийм хайрладаг тийм хүмүүс байт юм байна. Тэр хүмүүст бол таны өөр киног бараг харин тий үзэх шаардлагагүй. Зүгээр яг таныг тэр л дүрээр төсөөлөх дуртай. Тэнгүүтээ энэ кино тоглосон босго татгт тоглосон юм чинь энэ хүнд гавьяатах хэвээр гэж ярьж тэр хүмүүс. Тэр ийм байхгүй. Зарим нэгэн хүмүүстэй таарчлаасан. Одоо бог таан тоглосон юм чинь. Ондоо тийм муухай юуны юм битээ тоглоосоо. Би ч нэг жижигчин хүн янз янзын роль дүр тоглох хэвээр хувирах хэвээр. Энд чинь миний ажил. Тийш та. Гэхдээ бас эн чинь бахархалтай сайхан л та тухайн бүтээлээрээ тий тоглосон роллороо хүнд тэгж өмлөгдөнө гэдэг чинь энэ ч бас том хөв заяа байхгүй. Би бол энэ хөв заяанд би маш их талархдаг, баярлдаг. Хэн хүний тэгж олж авч чадхааргүй том хөв заяа. Яг зөв. Богдхааны дүрд тоглосон энэ маш их том хөв заяа байсан. Тэгээ ард нь Батхан гэж энэ сайхан хааны дүр тоглосон. Энэ бас их том хөв заяа. Ер нь л энэ их том хөв заяа. Аз ивэл те. Богдхааны хувьд хэлэхэд нэг шүүмжтэй зүйл байна. Гэтэ тантай холбоогүй. Мэдээж Богдхан бол таны хэлж байгаагаар бол нэрнгээс л хувь тохиол те Богдханы дүрийг бол хүмүүс таныг бас Богдханаас ч айгүйх ярьдэн шүү дээ. Богдхан айгүй сайн тоглосон. Би энэ дээр зураглаач айгүй муу ажилласан гэж боддог байхгүй юу. Тэр нөгөө нэг тэр гандан гэх юм уу юу гэх юм бэ тэр нөгөө юуныхан өмнө нь ингээд хүмүүс ингээд юм уулзаад юм яриа зогсож хат ард нь тэрэн дээр нэмхэн тэр тэнцүү би чамд хайртай fuck you mark you гэсэн ингээд хан дээр баах юм бичиж мичсэн тэрийг ерөөсө анзаардгүй юм багт тэр бол бас ингээд хайр байгаа өстэй тэр тим кинон дээр тим гарна гэдэг чинь тэрийг би зүгээр л зургатаар үзэж байгаа л юу вэ гээл ингээд зогсоол харахад ард нь бүр амар томоор ингээд штрикер баах юм бичээл ингээд дон тороомороо гэсэн тийм юмэг анзаарахгүй нэгд чинь бол бас нэг амар том алдаа байгаа шүү дээ тэр хайрын киноны тэр багийнхныг ганц хоёр хүний юм анзаараагүй үйлдэл тэр объектыг сонгож байгаа тэр зургийн дараа шууд энэ ханд чи ийм юм биш дээ энд болохгүй эсвэл нэг арилга гэж болно шүү дээ шууд аваачаал зөв та тэрийг анзаарч ирсэн үү би сая л сонсч байна та анзаараагүй та нэг үзээрээ заяа үзэж явахдаа ч би хараагүй юм байна би чам тайртай майртай макю гэсэн баах юмнууд байгаа би тэрийг нэг скриншот нэг жижигхэн алдаа чинь тэгэл нэг айгүй томор л гараад ирдэг юм кинонд бол тий одоо ингээд би Богдханыг бодоход надад тэр алдаа шууд нүдэнд ингээд ороод ирчих чинь тэгэл хайр нь л байгаа байхгүй юу ер нь бол хайрын тий жүжигчин Болт гэдэг хүний хувьд бол Монголын хамгийн шилдэг 3 найруулагчийг нэрлэгээвэл 2000 оноос хойш. Хинээ гэж нэрлэх юм бэ? Чи бас хэцүү байхгүй.
найруулагч бүхэн л өөрсдийн арга барилтай, барьдаг жанртай тэр байтугай бүр өөрсдийн гэсэн жүжигчдтэй тийм найруулагч л байгаа. Мэдээж муурын бүтээл хий гэж боддог л байна. Тэгвэл би толгойд найруулагчдын донд ярьж шүү. Тэгэхээр энэ найруулагчдын кино бол түмэнд хүрсэн байгаа байх гэж би бодож байна. Хүрсэн. Тэгээ хэнийг гэж нэрлэх энэ айгүй хэцүү байхгүй юу? Тий. Тэгвэл таны одоо хамтарч ажиллаж исэн найруулагчдаас магадгүй хамгийн илүү их гар нийлж ажилласан найруулагч гэвэл Бас хэлж мэдэхгүй юм байна. Энэ тэгтээ бүрэн хэлж байгаа юм биш. Ямар ч кино байсан, ямар ч уран бүтээл байсан би жүжигчнийхээ ажлыг сайн л хийх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Тэр найруулагчтай би тангараг тасарсан байсан ч хамаагүй би өөрийн ролоо сайн гаргах л ёстой. Тэр л хамгийн нэгдүгээр. Тэрнээс хамтарч ажиллахад тэр нь илүү төхөнтэй, тэр нь илүү юу? Тэр бол надад хамаагүй. тэгэхээр ерөөхдөө хинч байсан гэсэн би өөрт оногцсон дүрэл хамгийн сайнаар гаргах хэрэгтэй. Бас яг энэ бол хамгийн том жанжин шүү. Окей. За таны хувьд одоо хамгийн сүүлд үзээд нэх гоё сэтгэлд хүрсэн ямар кино байна? Монгол гадаад. За Монгол кино, гадаад кино аль алийг нь бас нэрлэж болно. Нэг үйл би одоо Монгол кино нэг тэгж үзээд ээдгүй штэ. Нээлтэн дээр ч ойлоо таардаг үсттэй. Би кино нээлтэн дээр тэгж очиод ээдгүй штэ. Тий. Одоо ингэж яриул одоо хуучны кинол толгойд орж ирээд байгаа юм. За жишээл миний багшийн эдэн кинонууд байна. Би бол миний багш чинь ардын жүжигчин Гомжовын жигжиг цэрэнгүй шүү дээ. Оо за. Би яг гарынхан шавна. Миний багшийн кинонууд бол бүр айхтар кинонууд байдаг. Цоврал хэдэн кинонууд байдаг. Дээрээс нь бас одоо Сүдэр гэдэг кино айгүй таалагддаг юм. Балжин амгаа. Алтуугийн кино. Тий. Төмрах, 10 дунгай, жүжигчин долгор гээд тэр гурвын хоршил ихэвчлэн нөгөө 10 дунгай долгор ихч хоёрын гардаг кино л та. Тэр бүтээл Багшийн 8 мөргөө кино байна бас. Хүмжүүлээний нь бол бас Хүмжүүлээний нь бас амар кино шүү дээ. Чин бүтээл واخгүй юу та. Хэлэх хөвгтэй, хэлэх санаатай тий. Одоо орчин үеийн монгол кинонууд ер нь одоо алтан үеийн кинонууд гэдэг нь шүү дээ. Бид нэр яаж юм дахиад үздэг, заавал дахиж үздэг. Бараг заримын жилд нэг үзээд байна тий. Тий. Би чам тайртаг шинэ жил болгоноор үзэж ийн үзэхгүй шинэ жил зургатаар гарч байгаа нөхцөлд бол ингээл тогтоол үздэг шүү дээ тэр чинь. Тэр шиг монгол кинонууд ер нь одоо алтан үеийн кинонуудаас юугаараа одоо орчин үеийн кинонууд ч алтан үеийн кинонуудаас юугаараа илүү юугаараа дутуу байгаад нь таны хувьд нэгдүгээр зохиол мэргэжлийн зохиолчд байхгүй л шүү дээ. Зохиол ярихаар нөгөө тухайн рол дүрийн текстүүд ороод ирнэ. Яг цагийг нь олж час хийсэн текст бичдэг байсан юм шиг байна. Одоо энэ кинонууд ингээл текстүүдийг ингээл сонсоол янгууд айхтар. Тэгээд тим текстийг чинь тэр мондөг жүжигч яаж гаргаж ийн гэдэг нь бас гайхалтай. Ингээл харангууд тоглолтын чимэглүүрүүд нь ингээл харагдаад идэг байхгүй юу. Үзэхэд урамтай тэр чинь ингээд татаад бариад хүнийг ингээд бариад идэг. Киноноос гарахгүй, сатааруулахгүй гэсэн үг шүү дээ тэр кино. Тэгж сайхан хийдэг байсан байна. Одоо зохиолж яхан тиймэрхүү байна. Тэгээ арай жоохон хөнгөө хандаад идэг болцсон юм даа л гэж бодоод шүү дээ. Хоногтой тааруулж хийж гэх те. Галзуул хийж гэх. Тэр чинь бүтээл талаас нь ягаад судалгаа киноны бэлтгэл ажил гэдгийг маш урт хугацаанд судалгаа юу гэдэг те бүх юмтай нь хийгээд хин тохирохгүй локейшн хаана тэнд очиж авъя энд очиж авъя маш хоол газар очиж нэг ганц хоёр сценийг авах тийм тохиолдлууд байсан ба штэ. Алтан үеийн манай киночдын хийдэг байсан. Жишээ нь жигжээд гооч гэдэг юм уу те.
Сэлэнгийн нэг тэр юунд явж байхад ийшээгээ хинтээ дараа чи юуг нь авдаг шүү дээ юм уу? Голын эрэг дээр нуурын эрэг дээр шүү дээ юм уу тийм ээ. Тэгэхээр чи тэр хүний толгой тэр уран бүтээлийн төлөө маш их ажиллаж байна. Хөнгөн хийсвэрээр хандахгүй болчих чинь. Тэ. Чанарын асуудал яригдаад байна л да. Одоо бол хүмүүсийн толгойд мөнгө эргэлдээд байна шүү дээ. За нэг гайгүй юм хийгээд энэгээр хийжүүлнэ хэдэн цаас олчих юм гэдэг. Тэр ч бас яг хөө тэгэл амьдралд нь хэрэгэл болох л байх л да байдаг л байх. Байлгүй ч яг хөө тэгээд дээрэс нь бас нэг асуудал юм гэхээр улсаас ямар ч дэмжлэг байхгүй. Бодлогын төвшөнд юм байхгүй шүү дээ. Соёлын ам гэл байгаа тийм юу хийх юм мэдэхгүй. Жилдээ ядаж ганц кино улсаасаа хийгээд ингээ гаргачих тэнхэлгүй гэдэг юм уу? Чадваргүй гэдэг юм уу? Сэтгэлгүй тийм л хүмүүс байна гэж харж шүү дээ. Тэгэхэд Солонгос яаж хөгжсөн бэ? Энэ K-pop, кино урлаг, Холливуудад авчлаа шүү дээ энэ бол тийм үү? тийш л эн чинь Солонгос жанр гэдээ гараад ирж шүү дээ. Кино хийцэллийн бүр. Бүгдээрээ бодлогын төвшөнд явж шүү дээ. Манайх л гэж хэдэн өөрхий муу бор киночуд маань бүгдийг өөрсдийн потенциал өөрсдийнхөө тэнхээ чадлаар тэгэл ямар ч бас унахчихгүй шиг хэрүүл маргаантай ч гэсэн аваад явж л байна. Энэ бол бас сашаалтай л нэг асуудал байхгүй юу? Хөгжөөгүй биш энэ кино урлагч хөгжөөд байгаа юм шүү дээ. Үргэлжлэл явж л байна. Энд сайн муу хэлэгдэх юм зөндөөл байгаа, шүүмжлэх юм зөндөөл байна. Чи бас л амьдрал нэг байдаг л асуудал. Тэгэл эн чинь тэгээд тос усаараа ялгарна да. Тэ тэгж л Магадгүй нөгөө хитрхийн олон кинонууд хийгээд тэндээс нь магадгүй үзэгчид чанартайг нь олж үзэж чадахгүй байгаад нь нөө тий. Чанаргүйг нь үзээд ч гэдэг юм уу. Тэгээд нэг хөлөгтүүлээд ч гэдэг юм уу. Тэгээд хөлөгтүүлсэн хүмүүс чинь эргээгээд бас ус санаад байна шүү дээ Монгол кинонда тий. Тий. Тийм юм байгаад байна л. Тэр ч үнэ тийм байгаа. Окей. За таны хувьд одоо жүжигчдэд ингээ нэг prime time гэж үүдэн шүү дээ. Одоо хамгийн эд үе, оргил үе. Таны хувьд одоо 20 жил болчлаа те кино урлагт хөл тавиад. Энэ дунд одоо ингээл янз бүрийн л кинонууд байна. Сайн кино байна, муу киноч байна гэдэг юм уу. Тэнгүүт жүжигчин болт гэдэг хүний хувьд бол одоо оргил үе нь өнгөрсөнд байна уу? Одоо байна уу? Эсвэл ирээдүйд байна уу? Одоо л эхэлж байна шүү дээ. Яг одоо prime time. Тэ. Одоо л нэг ойлгож эхлэх гээд байна. Тэ. Нөгөө түрүүний хэлсэн туршлага гэдэг шиг өө. Тий. Тэгэхээр тэрнээс Чангараад явах болов уу гэж би бодож байна. туршлагаас гадна Аз Ёндоо гэж нэг юм бас байх шиг байна. Тэг хүн яг нэг гоё дүрт бас тоглох тийм хөв гэж бас байгаадах шиг байна тий. Бага хөө. Баярлалаа. Тий. Тэгээд одоо жишээлбэл Батхан зөндөөлж үжиж байхад та тоглолцсон байна шүү дээ тий. Тэгээд тэр нь бас ингээ гоё таараад зөгтцсөн. Одоо би ингээд төрүүлээд үтцсэн хүний хувьд хэлэхэд танаас өөр хүн тэр кинонд наалдахгүй байгаа даахгүй. Миний ингээд толгойд би өчнөө жүжигч ингээд бодоод үзэхээр өөр хүн биш яг л энэ хүн л байсан юм байна гэж би тухайд хэлсэн тий. Тэгэхээр энэ Аз Ёндооны ч гэдэг юм уу бас нэг юм байгаадах шиг байна тий. Бага хөө. Бас нэг ивэж хардаг тийм зүйл байгаа бах. Би тийм итгэдэг. Би өөрөө тэнгэр шүтлэгтэй хүн. Тий. Тэг ийм зүйлд бол би итгэдэг. Нэг хөрх юм ярих. Би энэ киноны проп болно гэдгийг мэдээгүй байсан юм аа. За. Махан ч бас хэлэхгүй шүү дээ. Тий. Тэгээд золбодох надлуу залгаж чинь. Юу байна бол 50 50. Бид хоёр гэр ойрхон л та. Өш энэ Унгар элчин дээр нэг юм Батханы тухай юм киноны проп авч байгаа юм гинэ. Хоёлоо явах уу гэлдэг чинь. Өө тийм үү. За тэгвэл тэгээ хандаа яваа гэл. Хөө за. Тэгээд хоёлоо гашаад явж байхдаа золбодох ярьж ирсэн. За ахын дүү Батыг авчих. Ахын Сүбэдэг ин авчих гэл. Тэгээ гэл инээлдэл бид хоёр явж исэн байхгүй. Тэгээ одоо тэгээд энэ чи дурсаад ярихаар бас гоё лээ. Сайхан. Өстө тэгж ярьж явж байгаа л очиод тэгэл бич Батаны навс ах маань алдарч жанжин Сүбэдэг
Айгуу тийм дураараа ярьж тий тэр чинь. Энэ улсыг эзэлчихье. Маргааш эзэлнэ гэдэг шиг л юм байхгүй. Тий. Тэгэл яг л санснаар болсон шүү тий. Тий. Золбоотхын тэр дүр бас ямар зөвүүн байсан бэ тий. Гоё. Яа нөгөө сүбэдэ жанжны чинь ингээл нэг нүдтэй би бас юун дээрээс илүү уншижсэн нэг одоо нөгөө Оросууд чинь ингээл сүмэн хамгийн ариун газар гэдэг нь штэ. Тэгсэн чинь Сүбэдэ Баатар тухайн үед шууд морьтойгоо ингээл мориороо ингэж хаалгын цүм шааж ороод тэгснээ ингээл сүмд нь оронгуудаа хүмүүсийг нь хядснаа сүмийнхэн яг голт нь ингээл магшаарж идэл юм нэг нүдтэй ингээл нүдэн тарагдтал ингээл надад ярьж өгчээсэн хөө би уншчихлоо яриуж илүү яг ингээд тэрийг санаад идэв. Тэгэл ингээл яг сүмийнхэн тэр нэг голт нь морио ингээ хажуудаа ингээ уйцсан тэгээ ингээд махшаарж идээ сууж тэр чинь нэг амар зэрлэг санагдаж байгаа байхгүй зэрлэг гэснээр амар юм сүртэй яа энэ чинь Монгол баатар штэ гэл ингээл тухайн үед ингээл бодоол ингээл арьс арцааж ирсэн баг. Хэдийгээр энэ кинон дээр тим сцен байхгүй ч гэсэн тэр золбоотхын тэр сүбэдийн дүр бол амар байсан тий. Мундаг одоо бол айлтгах зүйл байна гэл. Ир бяран жагсаж яваа Монголын шилдэг жүжигчдийн нэг шүү дээ маах маань хөрхий. Одоо өстө ухаан бяран тэгшэрсэн тий. Сайхан явж байгаа мундаг сайн жүжигч. Энэ насандаа бас хамгийн баатар төрхтэй гэдэг байгаа шүү дээ тий. Тийм шүү дээ золбоотх чинь Монгол ирхэн төрхтэй. Манай Барса баяра тэгээд төрөө эднэр энэ төр сахал ус хүмүүс төр баатар төрхмөрх бас л байна тий. Байна. Янз бүр сайхан. Маа төрөө чинь бол бас их том хааны дүр тоглосон шүү дээ. Хааны дүр ядбарлаг сайн ш тоглосон. Маа жүжигчтэй ирхэн байхгүй. Мундаг бас. Өөр тоглосон ролик гаргаал ирсэн сайхан байсан. Түшигтэй. Тийм. Сайхан явсан. Би нөгөө нэг яг 1242-ыг үзэж нөгөө тест үзүүрээс гарч ирэнгүүтээ би баяраар үзсэн байхгүй. Инстаграмаар нь ёо мань чамаар бүр амар бахархлаа. Үнэхээр чи нэг гол дүр биш ч гэл туслах дүрч гэлээ үнэхээр тултал үүргээ гүйцэтгэж чи. Дээрээс нь ингээд би хизээч би ингээ монгол жүжигчтэй ингээ Холливуудын ийм олон жүжигчтэй нэг дор ингээ нийтлэгцээр харна гэж төсөөлж байгаа. Наад бүр нэрээ үнэхээр би та дээр амар бахархлаа гэд битсэн. Стах баярлалаа гшин цаашд хичээнэ л гэж. Цаач угаасаа дандаа л хичээдэн штэ. Тий. Угаасаа өнөө цагийн бас хамгийн бас мундаг жүжигчтэл нэг дор явсан байлээ. Тэгээд бас нэг хамгийн баатар төрхтэй нүдийг шилээл аваа явсан байлээ тий. Тий. Надад бол яалтч бахарах сэтгэл төрсөн. Тэр энэ кино бас хүмүүс сайн үзээсэй л гэж хүсэж ин да. Зөв. Ийм сайхан сэтгэлтэй байгаад монголчууд үзэх ах уу? Эн чинь бас одоо юу гэдэг ивэлтэй сайхан монголчууд нь эн чинь манай кино биш байна гэх. Тэгсэн гэсэн. Тий. Эн чинь монгол кино болсон биш үү? Монголчуудын кино болчихж гэсэн. Өөрөөр чинь тий бас нэг бидрийг ивээс нэг юм байгаа л юм шиг надад санагддаг шүү дээ. IMDb дээр бага үнэлгээтэй байна гэж зарим хүмүүс бичээд байгаа байхгүй юу? Тэнд нь үнэлгээ өгж байгаа хүмүүс унгарчуд л байгаа шүү дээ. Тэгээ нөгөөдөл чинь өөрсдийнхөө ингээ алуулаад хядуулаад байгаа юм дээр яаж бас нэг тийм юу ах юм бэ? Харин бүр тийм бага үнэлгээтэй байгаа тэр монголчууд бол баярлах хэрэгтэй байхгүй юу? Наа кино чинь яг унгарчуудын талаас гэхээс илүү монголчуудын талаас нь харуулад хийцэн цаад хүмүүс чинь ингээд юу байгаад дургу байгаад байна тий. Тэгээд эсэргээр унгарчуудын талаас нь илүү харуулад биднийг муухай харагдуулсан бол бид нар ч гэсэн ороод баг үнэлгээгээ л өгнө шүү дээ. Тэгээд тэр үнэлгээ бол баг байх нь тодорхой байгаа даа тий. Яалтчгөл тэгэл тэр үнэлгээ харж бас үздэг бас хүмүүс бас бодлох хэрэгтэй. Киног хүмүүс өөрсдийнхоороо үзээд өөрсдийнхоороо үнэлж дүгнэх хэрэгтэй. Тэн дээр байгаа тэр IMDb дээр байгаа нэг хэдхэн 100 хүний тэр өгсөн оноо бол юу ч илэрхийлэхгүй яг үнэндээ. Монголчууд өөрсдөө яж хат оноо өгдөггүй гэлгүй тий. Яг үнэлгээгээ өгөлцөөд яг Монгол талаас нь, Унгар талаас нь зэрэг үнэлгээгээ өгөх юм бол чи мангар өндөр үнэлгээтэй болох гэдэг шүү дээ тий. Facebook дээр яг идэвхтэй байдаг шиг тэр IMDb дээр ороод бас үнэлгээгээ өгөх ёстой юм бол үзчихэд. Одоо бас өхөл байх гэдэг үзснийхаа дараа бол манайхан тех бах. Окей. За. Хоёулаа подкастынхаа бас хамгийн одоо үзэгчдийн хүлээдэг асуулт руу орё гэж бодлоо. За. Энэ нь болохоор би бол таныг бас нэгийг нь хариулах болох гэж бодлоо сая. Монголын 2000 оноос хойш хамгийн шит 5 кино. Одоо Бас гэсэн үг хамгийн одоо хогийн
Одоо түрүүний контент шиг нөгөөх нь болохоор 2000 оноос хойш хамгийн шилдэг 5 кино. Энэ гэтээ шилдэг гэдгээрээ биш. Жүжигчин Болт гэдэг хүний хувьд зөвхөн яг таны хувьд Бас гэх юм бол одоо тэгээд сэтгэл гаргаагүй тэгээ мөнгө хөөж гаргасан нэг тиймэрхүү кинонуудыг л хэлэх байхтай. Тиймэрхүү кинонд одоо нэлээд байгаа тэгэл. Тэртээ тэрөө монголчууд мэдчихэж байгаа шүү дээ. Шилдэг гэхээр одоо тэгээд одоо шилдэг гэхээс илүү таны дуртай 5 кино байхгүй 2000 оноос хойш. Тэстэ мэдэхгүй маа. Тэр би баавга болгосон билүү. Тэ. Гадагшаа нэлээд сайн явсан. Оскар явангаа алдсан. Одоо тэрийг л би хэлэндээ. Энд чинь бас нэг сэтгэлтэй аягүй сайн хийгээд байна шүү дээ. Тэ. Айгүй Монголд бодихгүйгээр тэ. Тэрэн дээр чи уран бүтээл юм ханхлаад байна шүү дээ. Тэ. Тойрогтой биш. Тойрогоос гарч хийгээд байна. Ийм кинонуудыг л хэлнэ. Ингэж ижил бид нар гадагшаа танигдана. Гадагшаа танигдлаа гэхэд зах зээлтэй болно. Зах зээлтэй болоод эхлэхээр яалтч нөгөө чанар чи яригадаад эхэлнэ. Муу хийж болохгүй болно. Тийм үстэй. Гэхдээ энэ зам ойрхон байгаа бах уу? Би бол итгэлтэй байна. Одоо ингээл ойрхоноор барах уу? Одоо баавга болгосон кино ч бас гадагшаага явлаа тий. Кант хамгийн анх удаага шалгарлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь бас ингээл нэг зам татуулаа л энэ тий. Netflix-т одоо манай Барса одоо нөгөө цас чихэр эднэрийн тоглосон Vivant гэдэг киноны одоо 2 дугаар анги нь одоо сая гарч ийн тий. Тийм шүү дээ. Тий, ер нь бол бид нар ингээд гадны платформудаас өөрсдөө киног ус ингээд үзээд ийн гэдэг чинь бас нэг шат ингээд дахиад дахиад байна тий. Тийм, тэнгуут одоо ингээд 1242 кинон дээр ярихад бас ингээд Унгартай хамтраад хийцэн гадны хит орнуудад ингээд гаргахаар төлөвлөж ийн тий. Унгартай бол биднээс эндээс өмнө ингээд нээгээд аль хэдийн үзүүлээд эхэлсэн байна гэдэг чинь ингээд ер нь бол багаар бид нар гадны зах зээл рүү гарч эхэлж ийн тий. Тий. Солонгос руу бас гараад эхэлж байна. Ер нь болж байна. In the House киноны 3 дугаар анги ч одоо Солонгост нийлнэ шүү дээ тий. Бас амар том амжилт байгаа. Амжилт байлгүй байх үү тэр чинь. Энэ зэргийн сайхан юмнууд бас болж байна. Болж байна. Окей, за манай ерөнхийдөө подкаст маань өндөрлөх тийшээгээ хандж байна. Тийм, танд өөр яриаг дутуу үлдээсэн зүйл байна уу? Би нэрээ юу яа? Заавал саяхыг катлж. Түрүүнийхээ яач. За таны хувьд одоо за 1242 кино чинь 3 жилийн өмнөх кино гэж штэ тий. Одоо л энд нээгэл миний хувьд одоо таны хамгийн сүүлийн уран бүтээлч юм шиг бодоо яваад байсан болохоос 3 жилийн өмнөх гэж байна. Таны хувьд сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ? Одоо эсвэл ажиллаж байна вэ? Хамгийн сүүлд гэх юм бол би цацал гээд Цацлаа. Тий, цацал гээд. За. Энэ драм төрлийн кино. Гой ахуйтай. Монгол ахуйтай. Тим кинонд цэрэн дээр зүгчтэйгээ хамт тоглосон. Оо за. Ээжгүй хоёруулж. Би бодоол гэдгүйсэн. Нэг ээжгүй нэг гоё юмд орох юмсан болохгүй бол хийх юмсан гэж бодоод байдаг байсан ч нэг тиймэрхүү санал ирсэн. Гэхдээ миний бодож ирсэн арай ондоо сэдвтэй байсан. Тэгээд тэрэн дээр би ажилласан. Тэгээ би бодож л байсан. Энэ хуучны жүжигч ямар гоё юм бэ гэдэг. Зураг авч яхад нараал хангаж тоглолт байна. Ямар гоё дотортой, ямар гоё даацтай, ямар гоё хийд юм бэ. Тэ уралдсан бэ гэж би харж илаа тэр жүжигчин. Мондаг авьяастай гайхалтай жүжигчин. Нэрээ би бас чамд нэг юм хэлье гэж бодоод байсан. Энэ юу вэ гэхээр нэг л чи киноны ийм гоё подкаст ийм юу хийд юм чинь. Одоо цочноороо энэ манай хуучны мондаг авьяастай сайхан жүжигчдийг
оруулж болдгоо мó гэж тий. Одоо дандаа л залуучууд л орж штэ. Тий. Бид нар юу хэрэгтэй байгаа гэхээр тэр мундаг жүжигчдийн энэ подкаст, энэ нэвтрүүлэг, энэ урын санда өнгөлөөд аваад үлдмээр биш үү? Тэр хүмүүсийн сайхан сургаал, сайхан одоо яриа тий. Гой тэр бүх зүйлийг л аваад үлдвэл одоо тэгээд сүулт нь хэрэгтэй юм даа л гэж бодохын дурсаад бид нар байж хахад ядаж шинээр жүжигчин болж байгаа энэ залуучуудад тэр сайхан жүжигчдийн яриа хөөрөө тий. Тиймэрхүү юм бол бараг лекцээс илүү их хувь нэмэр өгөх болов гэж би бодож байна. Тэгэхээр ахын дөө дараачийн нэвтрүүлгүүд дээр ер нь манай мундаг жүжигчдийг урьж оролцуулаарай. Тий. За би ингээ заяа. Би зүгээр танд амлалчий заяа. Таныг хэлсэн болохоор би бас ерөөсө бодоогүй л явж. За боолдахыг хэлсэн болохоор би Аригун подкастын сизон 6-аг Алтан үеийн жүжигчд болон Ахмад үеийн жүжигчдэр яг 10 цаавэ. Оо янз баярлалаа. Та бас энэ гоё санаа хэлсэнд бас баярлалаа. Би бас яг энэ талаар бас бодоогүй л явж ирнэ бол яг нэг удаа бодож исэн. Тэгээд гол нь манийг тоох юм болоо да гэж нэг хальт бодоод өнгөрж исэн байхгүй юу? Нэрээ бас ямар ч байсан би цэрэн дээр 100-ыг би гууж нэвтрүүлэгч чинь тэгээрээ оруулж өгөхийг хичээнэ. Баярлалаа. Канонд явж байхад бид ингээл зураггүй үйж байд юм уу те. Тиймэрхүү үе дээр чи ингээл настай ундаг жүжигчтэй яриа хөрөг зүгээр л ингээд суугаад чагнахгүй байдаг байхгүй буулаад ч гэдэг юм уу те. Жишээ нь Мага ах байсан, Дамдан гой байсан. Ундаг жүжигчтэй байгаа шүү дээ. Тэгэл зураггүй нэг өдөр бороо ордог ч юм уу те. Тиймэрхүү чи ингээл 9 шидийн л юм ярина шүү дээ тэр чинь. Их гоё байдаг, дурсамжтай, сурах юм ихтэй. Ярианаас нь яриа авах жишээ нэ те. Ийм байсан юм байна. Тэр үед тэгдэг байсан юм байна. Энэ дүр дээр ингэж ажиллаж ирсэн юм байна. Зарим асуух юм зөндөө л шүү дээ нэг үгүй хэлэхэд. Та нэрээ тэрэн дээр тоглож байхад яаж ийсэн? Тэр чинь нэг ийм байгаад ийсэн. Тэр мөн үү? Энэ ийм үг гэх жишээ нь тиймэрхүү яриа хөрөө бол их амттай яриа хөрөө болдог. Яг үн тийм байна те. Тэр чинь мараг хичээл болчихж байгаа байхгүй да. Тэгэхээр энэ мундаг хүмүүсийг оруулаад ингээд яах юм бол Монгол түмэн их дуртай хүлээж авах байх, шимтэн сонсох байх, шимтэн үзэх байх тий. Дээрээс нь бас үзэгчдийн нас мас болол жоох өөрчлөгдөж эхэлэх юм тийм. Үздэг өөр хүмүүсийг татах нь байна тий. Яг зөв. Окей. Би бүр яг таны даалгаврыг биелүүлээд одоо манай season 5 явж байгаа байхгүй юу? Нэг season 10 дугаартай. Яг season 6 дээр дандаа яг Алтан үеийн Ахмад үеийн жүжигчдийг оруулж ирэх гэж. Жишээ нь хальсны кинонд яаж тоглодог байсан те? Яаж бэлддэг байсан? Та тэр кинон дээрээ яаж тоглосон? Тэ? Ямар байсан? Энэ ярианууд чинь зэрэгтэл мэдэхгүй шүү дээ. Тийш. Тухайн киног л үзчихсэн гэхээс тэ? Өөрийгөө ч гэсэн бас нэлээд сайн бэлдэх юм байна. Тий, гоё асуултууд бэлдээд ингээд явал бас өгөөчтэй сайхан үлдцтэй нэвтрүүлэг болох болов гэж би бодож байна. Яг зөв. Окей. За энэ санааг бол санаа шүүмжлэл одоо энийг хүлээж авъя. Би яг таны саяын хэлсэн дээр нэг юм асуумаар санагдчихлаа. Боолын гэрээ гэдэг киног үзсний дараа бид нар нэг юм хэсэг юм сонирн болсон. Нэг юм deep те нэг юм амар тийм dark болсон шүү дээ. Ер нь яг юм боолын гэрээ кино ч бол тухайн үед бас нэг юм Монгол кино гээд нэх юм олигтой юмгүй байх үед гарч ирсэн кино гэж би боддог байхгүй бүр цүм цөхөө таалах цүм шиглээд гараад ирсэн кино. Энэ кинонд ер нь бол тоглосны ард дээр ер нь бол сэтгэл зүй ер нь хэр байсан бэ? Би бол яг тухайн одоо жүжигчд бол яг үнэхээр дүрдээ амар сан ороод тоглож дууссаны дараа бас тодорхой хэмжээнд бас нэг юм жоохон юу байсан болов уу гэж бодож байна нэг юм. Бас жоохон өөр болсон байх гэж бодож байна. Яг үгээр тайлбарлаж мэдгүй байна л да. Ер нь нэг ийм уран бүтээл нэг цаг үеэ дагаад цаг үеэ олж гарч ирдэг юм шиг надад санагдсан. Би тэр киног тэгж амжилттай тэгж явж гэж би бодоогүй. Тухайн кино тухайн цаг үеэ мэдэрч жүжигчдийн сонголт, баг хамт олонны сонголт тэгэл бүгддэг л юм шиг байна лээ. Час гэх тэр үетэй тэр бүгд яг ингэж нэгдэж гарч ирсэн уран бүтээл гэж би боддоо штэ.
найруулагч болдооч юм болохоор бид нар зүгээр оюутан цагийн найзууд л та. Тэгээ манай суйсаар хаяар нь амраад хоёрыг нэг ах トゥ хоёр юм уу, нэг ихэрч юм уу, тиймэрхүү онд байна авнаа л гэл байнга л яриад идэг л байсан. Аан заа гэл тэгэл өнгөрс. Тэгсэн манай хүн тэрийг бодоол яваад идэг юм шиг байсан юм шиг байлаа. Тэгэл төгснөөс тэр чинь нэлээд хойно штэ. Нэг юм их гэж гэл тэгээ уулзаал амраад хоёрыг тоглуулна гэл. Тийм үү гэл. Тэгэл тэр кино үзчихсэн юм. Хамгийн гол юм юу юм гэхээр тухайн цаг үеэ олж мэдэрч гарч ирсэн кино л гэж би боддیں۔ Нийгминч тэр тэ нэг тиймэрхүү л кино гарснаас хойш өөрчлөлт зөндөө орсон тэр чи өө жинхэнэ нөгөө од гэдэг нь болсон шүү дээ чи. Тийм шүү дээ. Угаасаа яг таны яг бүр хамгийн яг нэрийн утсалж гарч ирсэн кино шүү дээ. Тийм. Болон гэрээ. Тий. Тэрнээс өмнө чинь 2006 онд надтай гэрлээч байсан. Тэрний дараа тэгэл энэ хоёр кино гараад ер нь танигдчих эхэлсэн л тээ. Та чи ямар сони юм шууд гол дүрээр нь ихсэн юм биш үү? Тий. Надтай гэрлэж гол дүр, боолын гэрээ гол дүр. Тий. Гэхдээ бүр ихэлсэн гэх юм бол би чи 2001 онд соёл урлагийн сургуулийг төгсөөд найруулагч Бэндэр гэдэг хүн дээр очиод Обжект гэдэг кино тоглож илаа. Жижиг нэг 3-4 сцен байсан баха. Тийм үү? Обжект ч бас гоё кино шүү дээ. Тухайн цаг үед бас л ирчээг авсан кино шүү дээ. Одоо манай цэцгийн ган зөрг ахын ганц гол дүр үү? Тий. Ганцоогийн гарч ирсэн кино шүү Тий, дээ. ганцоо ахын гарч ирсэн кино. Тэрэн дээр маа энийг ав харамж ханды хялман алгийг бодох юм бол морь унаашруулад өгнө гэдэг нэг тийм нутгийн залуу гэдэг. Тэр чи өстэй нэг үзий байз. Таныг өстэй анзаараач юм байна энэ. Дэлдээ шарын байгаа. Тэр анхны кино. Тэгээд тэрнээс хойш чинь би Бэндэр ахыхаа 5-6 кино тоглосон. Дандаа туслах дүрээр явсан юм уу тий? Гол дүрч байгаа. Тэр 2003 оны тэр чи ямар кино юу болж илаа. Тэрэн дээр Үүлэн чөлөөний нар гэдэг. Маш гоё уран бүтээл байт юм. Бэндэр ахын бас ихсэн. 11 номинацийн 6-ыг нь авлуу, 8-ыг нь авлуу. Тухайн кино наадмын. Үүлэн чөлөөний нараа. Тий. Тэрэн дээр эсрэгч гэх үү, ирэгч гэх үү тийм нэг рөл байдیں۔ Эсрэг явж байгаа сүулдэ ингээд ирэгчдэг. Нэг нотгийн атмаа хөдөөний тиймэрхүү юмд би тоглож байсан. 3 оны юм. Тэгээд 6 оноос чинь тэгэл орчин үеийн залуур ингээл. Тиймэрхүү төвхтэй. Тэр Үүлэн чөлөөний нар гэдэг кино чи хоёулаа underrated киногоор авчих юм биш үү? Ер нь бол би үзээгүй бүр сонсоочгүй кино байгаад нь. Тэр Бэндэр гэж их мундаг том найруулагч байсан шүү дээ. Тэр хүнээс би маш их зүйлийг сурсан. Кинонд яаж амьдарч тоглох вэ? Тэ кинонд яаж жүжигчүүн тоглох вэ гэдгийг би Бэндэрхээс сурч ирсэн. Соёл урлагийн их сургуульд болохоор кинонд яаж тоглохыг заахгүй шүү дээ. Театр дээр л бүх юм явна. Театр, кино хоёр чинь аль дэлмийн ялгаатай байхгүй. Тоглолт номдоо. Одоо тэгээд кинонд 24 жил болчлоо доо. Дан кинондаа л явлаа. Тий. 2004 онд нэг жүжигэн тоглож байсан. Стриптиз блюз гэдэг. Тэр нь ингээ пи юм хамаад уугаад үздэг тийм. Жүжиг хийжсэн болт найруулагч. Тийм жүжигчт. Бас сайхан жүжигчтэй хамт тоглосон. Тэр чинь мэлээч өндөр өртгөр босч байсан. Тухайн үед өндөр үнэтэй байсан жүжиг. Тий. Тэгээ тэрнээс хойш тэгэл кинонд л явж байна. Кинондаа үнж явж байна. Киноны жүжигчин. Тий. Сүүлд бас хавц сэрэг дээр хоёр дээр нь та гард штэ тий. Хурандагийн дүрт тоглоод тах шиг байсан тий. Тэр чи юм байхгүй яхаа даа. Тэрний нэг нь мөрдөгч байхгүй юу? Тий, мөрдөгч гэж байдаг тий. Мөрдөгчдөр чинь би гард гэдэг дүртэй тоглолтын. Тэг гар дээр хавц зэрэг дээр юм. Тэгээд хавц зэрэг дээр гард чинь
хурандаа болцсон байдаг байхгүй юу? Гард гэдэг дүр юм уу? Тийм шүү дээ. Өөх тэгвэл наа чи миний яг хүсэж идэг хамгийн нэг хүсэж идэг хоёр өөр кино хоорондоо нэг кроссовер биш л дээ тэр чинь хоёр өөр биш байхгүй юу? мөрдөгч юу? Тий. Эхлээд мөрдөгч гэж гараад Аа. тэгэд Хавтас тэрийг нэг гэж байгаа. нэг гэж ороод Тэгээ хоёр. хоёр гэхээр энэ дээр дүр чинь ийшиг ороод ирсэн байхгүй юу? Аа, тийм үү. Тэр хурандаа чинь бол өөрөө Яваад нь штэ. яваад байгаа байхгүй юу? Хөө наачистэй гоё факт штэ. Тий. Тэ? Гэтэл мөрдөгч хавтас тэрэг гэдэг нь хоёр тустай кино байгаа нь штэ, тий? Тий. Жүжигчсэн ондоо л да. Жүжигчт нь ондоо, найруулагчт нь Баг нь ондоо. Баг нь ондоо. Одоо юу гэдэг уран бүтээлийн баг нь ондоо. Жүжигчдийн баг нь ондоо. Тий. Бодит түүхээс одоо сэтгүүлсэн кинонууд штэ, тий? Дандаа бод болсон кейсүүдээс сэтгүүлсэн кинонууд штэ, тий? Гэхдээ хоёр өөр кинон дэр одоо нэг дүр ингээд дамжаад ороод ирсэн биш. Наа чи амар зөвүүн юм байна. Тэр гард гэдэг хурандаа чинь бол урдны нөгөө мөрдөгчийн гард байхгүй юу? Наад чи бүр шууд мөрдөгчийг үзмээр санагдчихэж шүү дээ. Одоо ингээд бодсоч. Нааш би байг ингэж ярьдаг байхгүй юу? Хоорондоо хоёр кино кроссовер хийгээд ингээд нэгтэй нэг дүр гадаадын кинонууд чи ингээд нэг өөр киноны дүр нэг кинон дэр ингээд гарч хайлтжуултгаа гарч ирэл ингээд тэр мөр чинь бидэрт амар сонирхолтой байдаг байхгүй юу? Тэгвэл наа чи Монголын хамгийн анхны кроссовер кино байна. Тий. Окей. За ингээд подкаст маань ерөөхдөө энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн урилгыг хүлээн авсан бас жүжигчин Болдохта баярлаа. Таныг одоо ингээд нөгөө одоо юу ямар нэг цол гуншин гэхээсээ илүү юм чомблийн болд гэдэг чи өөрөө нэг юм цол шиг сонсогдоод танд тийг санагддаг. Ягаад чомбл болд гэхээр болдаах. Үгүй эцгийн нэрийг дуудуулж авна гэдэг чинь сайхан шүү дээ. Миний хэлдэг байхгүй. Энэ кино дээр хамгийн ихэнд миний нэр ярьдаг шүү дээ. Тийм. Кайф том юм баг. Тэгээд би бас яг дандаа тийж ярьдаг байхгүй. Одоо нэвтрүүлэг дээр жишээ миш авахаар чомблийн болдаахаа яа гэдэг тэгэхээр гэж хүмүүс тэгдэг байхгүй. Тэгэхээр хизээч одоо соёлын тэргүүний ажилтан гэдэг ч юм уу те эсвэл тэр энэ киноны гэхээс илүү чомблийн болд тэгэхээр хүмүүс шууд тийштэй гэж яг тэрүүгээр чинь бүр хүмүүс амар сайн мэддэм байлээ шүү. Тэгээд би ревю дээр хүртэл чомблийн болд гэж хичээд байгаа зү. Тий, тэр чинь бас тийм учиртай. Тэр нөгөө нэг таны овогч өөрөө бараг ямар ч та цолтой болсон чомблийн болдороо л явах юм байлээ шүү. За, өнөөдрийн нэвтрүүлгийн маань бас нөгөө хамтран ажиллаж байгууллагын гарын бэлгийг хатаас гардуулж өгье. За, тэгээд эхний бэлэг маань болохоор энэ Mind Mos гэдэг юм компани юм далайн хөвд байгаа. Энэ болохоор нөгөө хүний гидсний эрүүл мэнд чинь хүний ерөнхийдөө тархлааны 70% бүрдүүлт юм байлээ. Тэгээд гидсний эрүүл мэнд сайн байх юм бол хүний арьс гоо сайхан бүх юм сайн байд юм байна. Тэгээд 14 хоногийн хугацаанд ингээд өглөө болгон үлийн илгэн дээр нэг хатбайг уух юм байлээ шүү байхаа. Тэгээд энэ хүү бэлгийг гардуулж өгье. Хоёлаа нэг микний араас жоох эвгүй харагддаг тийш байхаа. За баярлалаа. Уучлаарай нэг гараараа өгчлээ. Нөгөө гараас хөрөхгүй байна. Зүгээр. Их нэртэйгээ хамт хэрэглэнэ. Тэгээд за дараагийн бэлэг бол флорт гэдэг ийм Болгарын ийм арх байгаа. 5 удаа нэрсэн ийм арх байгаа. Тэгээ нэрсэн гэдэг утгаараа нөгөө нэг спиртлэг шин чанар нь багтай муухан амт өнөргөө. Тэгээ өглөө шартуулдгоо. Би нэр энийг уугаад сайн уугаад үтсэн. Яг ивент тэтгэжийнхаа дижиг тэгсэн чинь нэрээ шартуулахгүй лээ. Тэгээд хата бас энэ флиртийн одоо дижиг бэлгэлье. За баярлалаа. За дараагийн бэлэг бол cases цэгийн гэдэг юм Монголын одоо яг хамгийн оригинал гар утасны кейс одоо юм дагалдах хэрэгслийг зардаг юм дэлгүүр байгаа. Эдний зүгээс бол юм өөрийн бэлгийн сайтыг бол танд ингээд бэлгэлж байгаа. Тэгээд cases цэгийн мэнгэ вебсайтаар бас манай үзэгчд ороод ингээд одоо шинээр авсан iPhone 17 та кейс аваарэ. За хта. За баярлалаа. Яа тэгээд манай бас нэг хамтарч ажилладаг байгууллага байд юм одоо. За. Гэрлүг брэнд байдیں۔ Тэгсэн чинь нөгөө гэрлүг гэдэг брэнд маань өнөөдөр яг нүүж тараад 2-3 хоног нүүгээд бүр салбараа том болгоод нүүж тараад тэгээд бэлгээ танд араас чи явуулна. Манай нэрийг хэлээрээ заавал тэгээд манай найз захирлна байхгүй юу? Тэгээд болдох орж байгаа юм бол би бэлгээ өгнө шүү чи заавал хэлээрээ гэдгсэн. Тэгэхээр таны араас очноо бэлэгчнаа таны нөгөө мэдээлэлээр би явуулчин заяа. Та тэгэхээр нэг стори хийчээрээ манай найзын тэгээд нэг нэр зохон
Тий. Бэлэг өгж байгаад баярлалаа. Тий. Би сайхан стори хийж өгнө. Цэвэр агаар өгсөнд бас баярлаа бас манай зочинд. За тэгээд подкастын маань уламжлалт болгож одоо нэвтрүүлгийн маань хаалтыг зочин маань хийдэг байгаа. За тэгээд энэ Жохоо ортулж яахаа. киноны ийм сайхан подкастт урьж оролцуулсан Аргундуудад маш их баярлалаа. Тэгээд Монголын кино урлаг дэлхийд гарах болтугай. Энд одоо хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг шиг одоо энэ сайхан буянтай мэргэжлийг эзэмшсэн юм чинь одоо тэнгэр дод хүртлээл зүтгэндээ. Тийм. Гэхдээ одоохондоо бол эхэлж штэ. Өшөө даацтай, өшөө сайн уран бүтээлд орж ажиллах болно. Тий, тэрийг л хэлээ за. Тийм. Тэгээд бас 26 жил урлагт кинонд тоглолцоод одоо эхэлж гин гэдэг чинь бас цаашдаа бас нэлээд даацтай уран бүтээлүүд бас гарна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ би бас болдохынхаа одоо чоймбол болдохынхаа цаашдын уран бүтээл карьерт нь бас өндөр амжилт төсөө. Би бол таны бас фэнүүдийн нэгэ. Тэрийг бас одоо нүдий чи харж байгаад хэлчихье. Тийм. Тэгэхээр ямар ч уран бүтээл байсан шимтэж үзнэ. Тэгээд ямар болсныг нөгөө дээрийн ревю шиг тэгээд араас нь сайн ч бай муу ч бай тэгээд бичдгээрээ бичээд явнаа. Окей. За. Манай подкастын маань энэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай подкастын ерөнхий ивент итгэгчээр Mobi Home, за ивент итгэгч байгууллагаар Glow Store дэлгүүр, за мөн Flirt 5 удаа нэрсэн арх, за Чехийн алдартай 500 жилийн түүхтэй Tez Piv болон мөнх даатгал компаниуд маань хамтран ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.